За сайн байцгаана сонсогчдоо. Манай Дээврийн өрөө подкастын 9 дахь дугаар эхлээд бэлэн болсон байна. За өнөөдөр та бүхэнтэйгээ бид гурав ямар сэдвээр ярихаар шийдсэн байгаа вэ гэхээр эрүүл мэндийн талаар ярина. Ойрдоо манай давкачны бие лагшин жаахан тонголог бос байгаад байна. Эрүүл мэнд жаахан лагшин чилээ гэсэн байна. За яасан гинэ давкач. Имлэгт өчтөр үзүүлсэн мэ та? 6 авсан мэ та? Өчтөр хаасан мэт тий. Өчтөр авчиж цээжнийхаа зургийг авсан уушгийнхаа. Юу гэж вэ? Зүүндэл нь жоохон сүдэртэй. Яг ингэ зургийг уус эдгээр зургийг гараад ирэхээр ингээд цайцсан байдэн штий. Хитүүч юм шиг. Яг тийм болцсон. Тэгээд за тайлбар нь өгчмөлөө нэг нэвчтээс үссэн жилөө нэг тийм. Ер нь бол хатгаа болж эхлэх чинь дөнгөж эхэлж байгаа гэсэн. Тэгээд яалтчгүй нэг юм энэ ханаад нь ингээд салж өгөхгүй ингээд зуралтаа байгаад исэн байхгүй. Тэгээд ингээд жоохон ханиалгаад. Жоохон болохоор буцаж ахицээдсэн байхгүй. Тэгээд та тарианд орсон юм уу? Тийм. Юу лээ? Цагийн тарианд өрөвслийн эсрэг. Энд нь орсон юм байна. Яа. Бөхсдэрэ. Чүүрэн шанаг болж. Үзүүлэн тахаар өвддөг чинь хөвдөж байна уу? Тэр өвчин намдагч холцд юм билээ. Тэр өвчин намдах холдог нь юу лээ? Холд найруулдаг юм юу гэдэг лээ. Нөхөй билүү? Тэгвэл нэг тиймэрхүү юм байсан баг. Тэгэхээр гоё хүчтэй юм байна тий. Тийм. Тэрийг хийхгүй даанатаар найруулах юм бол амар өвддөг. Тэгээ сүүлийн үед миний мэдхээр бол намайг ахлах ингээд их сургуульд ахаас тэгж найруулж хэлсэн гэхээр нэг 15 он. Тийм. Тэрнээс өмнө бол тэгэл өвдөөл май штэ шууд. За одоо юу тааж гисэн өвддөг юм бэл. Харин тийм өвчин намдагч тааж гисэн. Харин тэрийг чинь нэг нь би буруу хэлээд байна. Айгу амар юмны нэр хэлээд тах юм. Тэр өвчин нэг нь натрийн нэг нь өвчин намдах тэгээ тэрийг найруулж байгаа шүү дээ. Тэгээ тэрийг яг тал найруулж байгаа шингэн нь өвчин намдах ингээл өвддөг заяа. Гэтэ одоо дөнгөж чиний бүкс чи ингээд шингэнээр байгаа шүү дээ. Шингэн биш шүү дээ. Өмнө нь бас зөндөө тариулдаг. Биш. Яг энэ удаагийн тарины анхных нь шүү дээ. Анхных нь уул нь өвдөл бараг мэдрэх хэсэг байхгүй юу? Тэгэхээр өвдөж байна гэдгсэн чааштай бүр хөвнөл. Яа. За ээж гэж аль та. Нэг даа зүүн талтай зүгээр баруун талтай бол жоохон чанга орж байгаа. Үгүй наад чинь чиний нөгөө нэг хааз юу хоёроо гიშгээд чангараад идэг мэдрэлээс ч юм болж байгаа бах та. Магадгүй. Чи чинь хэдүүлээ чинь хаазаа айлгуур нэг шигдүүлээ. Тоонсоо баруун нараал шиг. Нэг төлөөр барьдаг. Яг үгүй тийм ээ би яа. Харин амар тэнийг мэрчлээ. Ингэж болчих. Өсөрөөс болохгүй би яг солирч байна. Даваа яг нөгөө нэг машин барихаараа дандаа нүунийг хөлтлөө ашиглаж нэрэл баруунаар шилдэг юм. Тийм. Нөгөө би машин сайн барьдаг шүү. Амар сайн махангүй мэрчлээ. Гэтэ нөгөө даваа яг машин барьдагаас болоод нэг талынх нь мэдрэл нь өвдөд идэх байхгүй юу? Тэр тал нь тариад хариулахаар өвдөд байгаа юм байна. Тийм. Тийм аа. Тийм. Хонтой та. За өнөөдрийн сэдв тэгээд эрүүл мэнд юм биш үү те. Тэгээд бид гурван яриа нэг л өөр сонсогдоод байгаа бол Энэ бол шинэ микрофон. Бит миктэй болсон. Тэмүүгээс захиалсан мик байна. Би ингээд хамгийн бага өнгөн дээрээ ч гэсэн ямар гоё ярьж байна. би одоо яг яриагаа өдөрдөх боломжтой болж байгаа юм байна. Өмнө нь хэдүүлээ нөгөө нэг педаг голдоо тавьж ярихаар би ингээд микрофон холдож болохоор ганцаараа амар чанга болчихсон байна. Одоо би тэгэхээр хитрхи чанга яриад эсвэл муухай инээж байгаа үед микрофон холдуулаад болгоог нь хааж болно. Уугийн хахар гэдэг 58 цаг сонсох Их чөлөө. Нэг гоё инээдэг бол инээд орох. Тийм шүү гоё инээд юм чинь холдохгүй юу? Тэгээ бид гурвын бие угаасаа гурлаа яг жоохон сонирн байгаа болохоор Харин яг тийм ээ дээ. Эрүүл мэндийн сэдвүүдээр гурлаа. Эрүүл бус байна. Эрүүл бус. Дээс яаж юм бэ? Би юу? Тий. Би ян зур болсон маа. Юусан энэ хүзүүний энд би нэг өнгөрсөн жил ингээд хүний толгой амар сонин штэ гэжтэй гин шалгуур юм байсан. Орон дээр ингээд доош хараад унтдаг да хэдүүлээ. Тэгэхээр та яг өөрийгөө шалгаарай заяа. Доош харгаач нь толгоогоо доош наруулж чадахгүй шүү дээ. Нэг тийш эргүүлнэ шүү дээ.
Барины ор гэдэг чинь толгой нүхтэй. Тэр шиг биш болохоор хэдүүлээ ингээд толгой нэг бол баруун тийш эргүүлээд нэг бол зүүн тийш эргүүл унтж байгаа даа. Тэр зэрэг хөвтөр та нар аль тийшээ эргэдэг вэ мэдгүй. Миний бол зүүн тийш. Би бас зүүн тийш. Оо яг тийм бүгд тийм юм байна. Эсвэл нөгөө баруун хараараа бичгээс болдог. Би барыг ингэж болоход нөө. Гэхдээ ямар ч гэсэн нэрэл зүүн тийшээ л ингэж харж унтдаг. Яг гоо тэр бол миний ор хан руу хардаг болохоор. Эсвэл хам руу харж. Тэгтээ шүү дээ хам руу хараагүй ом дээр хөвтөөд баруун тийшээ харахад үздэг. Тэгэхээр жинхэнэ чанартай илэрнэ. Би зүүн тийш хардаг. сая нөгөөгөө түрээсийн байранд байгаа, зүхээгийн хичээнд байгаад одоо шинэ байранда байсан ч гэсэн яг Шинэ байр. тэг. Тэгтээ шинэ байр шинэ нэг энэ 7 хоног болон бүх юм шинэ. Шинэ хатгаа. Тэг хантай хангаа аль ямар ч орон дээр унтсан ер нь ийш хар тийм ээ. Тэгэнгүүт та нар нэг ингээд доошоороо хөвтгэр мөөм ингээд итдэг. Нохой нохаар хийлээ нэг тийш. Чинийх нохт юм уу? Минийх бас нохоор хэмжээний биш дээ. Гэтэ жоохон нохоод байдаг. Йоо ваа баяр хүргэе. Зүтэй баяр хүргэе. Яг ингээд гараа ингээд хоёр мөөмнийхөө голд ингээд унтцгаар амар дэжгээд байхгүй. Тэгэнгүүт гараа ингээд тавьцгаар инхээс үнэхээр Гарнаас болт юм те чинийх. Минийх гартаа гаргүй ер нь зүүн тийш харахгүй. Тэгээ баруун тийш эргээх угаасаа эргэдэггүй. Йоганы дасгал хийж байгаад ингээд сонголтоо игээд нэг зүүн баруун тийш эрэхээр би бас баруун тийш юм уу гэдэг байхгүй. Ер нь тэр тал нь жоохон юм шиг. Тэгээд тэгээ юу өвчж байгаа яг зааш тий. Өнгөрсөн жил би дандаа зүүн тийш хардаг хэрнээ ингээд баруун тийш хараад зурагт үдээд найз залуугаа тийжиг дэрлээ унтсан байхгүй кино үзээд. Тэгэл босоод ирсэн чинь нэг сонирн бос. Тэгэл маргааш үлэн босч талцсан ба. Эсрэг толгоогоо толгоо өөрөөс үргэж чадахгүй болсон заяа. Тэгэл юунаас олч яач үчигээл тэр үед нь жоохон стресстэй ээж таараад юу хүзүү ингээ хөөрөд байгаа юм шиг санагдаадсан байхгүй. Тэгж яах нь бүр аваачаад яатсан юм шиг үлээ ингээ бүр өвдүүлээ яатсан юм шиг. Тэгсэн чинь тэр ер нь одоо ингээ жил гаруй үргэлжилж байгаа байхгүй. Тэгээ йоганд явж байхад яг нөгөө нэг wilding гэдэг нэг өрөөсөн гараа ингээ хоош өргөөд ингээ сундаг нэг тийм под тэрийг авч исэн чинь миний ингээ татаад энэ баруун мөрний дээл татаад тэгээд яг нөгөө нэг 2 удаа тасгал хийгээд 2 7 ээлж тасгал хийсэн чинь яг тэгсэн чинь манай хамж явдаг их хэлсэн байхгүй. Наад чинь өвсчт юм амныхаас тэгээд эртгүү үзүүлэх бол наа чинь бүр айгу хүнд юм эмчилгээ хийх болно шүү. Эртгүү очиод эмчилүүлдэг гэсэн байхгүй. Тэгээд би эмчилүүлээг л ах. Тэгээд тэр маань өвдөд исэн баггүй юу саяхнаас амар өвдөд тэгсэн чинь би бас яг нөгөө нэг тасгалаас болоод юунаас болоод гэсэн чинь ханаа түрхээр энэ өрөвсөн байгаа энэ одоо булчингууд нь шүү дээ энэ булчин шүрмсний энэ зангирсан байгаа юм чинь өрөвсөлтэй юм шиг байна. Тэгэнгүүтээ нөгөө шүдний татлагаа татуулаад баруун талаас ингээд татлах хийгээсэн байхгүй юу. Тэгсэн чинь баруун талын шүд татсан чинь мэдрэлэн татагдаад тэгээ өвдөсөн юм лээ. Тэгээ шүдний татлагаа авсан чинь миний тэр өвдгөн болцоор. Тэр нөгөө мэдрэл чинь бүр ингээд бүр шүд чинь бүр ингээд хавийн мэдрэл хөдлөө хийчихсэн юм шүү дээ. Тий. Тэгээ би энэ аппаратыг зүгээр 3 жил болж байгаа. Тэгээд юу н 3 жилийн турш ингээд дээдлийн шүдийг татах юм бол амрит хөдөлдөг. Доотлын шүдийг татах юм бол хоолоо өвддөг. Энэ булчин өвддөг. Нэг тийм ажилтаа болчиход байгаа. Тэгээ бас дугуйнд явж байгаа бүр өвдсөн гэдэг маа. Тэгээд тэд нэр одоохондоо л арай л гайгүй л болсон явж байна. Яг ойрын үед бол тийм их асуудал байна. Чи яаж ханаа төрчлээ? би зүгээр яаж тавьж байгаа хэнэ төрснөөс мэдэхгүй байна. Сая зугаалгаар явж байгаа танай төрчөө эсвэл манай гэрийн шал амар хүүтэн байгаа яг хөлнөөс ойр гэхдээ нөгөө дулаар цум мөртлөө амар сэрэг хүмүүс байгаа шүү дээ. Зумс мөртлөө. Тэгэхээр хүмүүс амар гинт огцом ингээд нэм хуцаа нэмглээд тэгээ дараад байгаа юм шиг надад санагдсан. тийм бас магадгүй. Би яг бусад бус оронд грац нь ямар үгүй мэдгүй. Японд бол тэгж амар зүрхсийг санахгүй удаан амьдсан бол Япон хятад хоёрлахгүй. Тэнгүүд хятадд бас бүр амар тэгэл нэг өглөөс ирэхээр цасуурал нэг өглөөс ирэхээр нэг өглөөс ирэхээр цасуурал нэг өглөөс ирэхээр бороо орсон бол ерөөсөө санахгүй байна. Гэхдээ ингээ цаг агаарын мэдээг Монголд одоо яг сүүлийн нэг сар ингээ харахад нэг өдөр нь 27 градус цэрний маргааш нь 13 градус ч гэх шүү. Нөгөө нэг 10 үлэрлээр сүлэгддэг ч шиг. аппликейшнээс мэдээлэл ирсэн чинь өнөөдөр Улаанбаатарт нэмэх 2-оос нэмэх 23 градусын хооронд тогтолцоотой. Тэгэхээр та хувцас тохирол өмсөөрэй гэсэн. Тэгсэн чинь тэгээд яг юу өмсөн гэсэн үг. Тэгээд тэгээд байгаа болохоор тэгсэн баха. Тэг угаасаа чи сайн нөгөө шин байранд орохоор нүүж мөх гэдэг ядарсан баха ачаал тэгсэн бах гэж бодчих.
дотор бүр шүн 3 хүртэл юу гээд. Тэгээ бодол таньсан. Ямар гүрхийа. Бод санпайна. Гоё эсэ. Гэтэ шууд маргааш нь ажилтаа болохоор өглөө 6 гэл. Үгүй 7 гэл бас л 4 цаг унтсан баг. Мундаг. Одоо шинэ байр нь ямар юм? Одоо өстө гоё байгаа. Юмудаа төгчүүлсэн. Галдгуулын тавилга хийсэн. Арсаста. Тэгээд одоо дутуу юм зурагт бод юм ингээ бас байна. За. Нэрээ. Одоо тэр чинь тэгж яахгүй тохижуулбал айгүй юу юм бэлээ. Харин тий. Одоо ингээ гурлаа ярихаар яриныхаа сэдвээс ингээд гажаад идэхтэй юм байна. Буцаад орцгоё. Тэр мөрний үн дээр бас нөгөө манай ээж барилгын инженер ихгүй юу. Тэгээд нөгөө яг ингэж яадаг гэсэн гараараа зурдаг үе байсан байхгүй юу. Компьютер гэж аахгүй. Тэгээд гараараа зурсаар гарных нь нөгөө юу хитрхих ачаалт зурсаар хагаад болчин ингээд ягаад хөшөөд тэгээд гар нь ингээд өвдөд байсан байхгүй юу. Тэгээд тэр нь мөрлөгөө ороод мөрнийх нь нэг судсан дарагдсан байна гэлөө. Тэгээд тэрийг тоохгүй явж байгаад сайн нэг үзүүлсэн чинь бүр нөгөө сэрийн засах имчилгээнд орохоор болсон. Тэгээ одоо энэс илүү гараа өргөж чадахгүй ингээд тийм. Тэгвэл үзүүлэх бол хэрэгтэй юм. Тий. Тэгээ эрт үзүүлэх хэрэгтэй юм. Сэрүүлэг тавьж байгаад гэс мэдрэлийн юм чи. Энэ яс юм уу? Яснаас илүү булчин шүрмсийн гэмтэл амир тийм зүйлээ тэгээ ингээ баян идэх гэж амир хөдөлгөөнд байлгүй болохоор тийм. Окей. Тэгээ одоо манай зүвсээ самж чадахгүй болохоор өсөө тайрцсан аа тий. Тийм үү. Манай ээж бас энэ шүрмс нь баруун гарахын шүрмс нь бараг 2 жил тойрон үтсэн баг. Тийм. Тэгэл зургийг авахулж үзэл амар лаг үнэтэй үрвслийн тариамаараа хийлгээл юусоо идэхгүй дээ сүүлд нь шарлага марлага зүг муу тавил. Уламжлалтаар явчих. Харин уламжлалт шамын сүл тийм. Тэгэл хөдөлгөөнөө хорж марвал тийм юм бас. Тийм. За тэгвэл би эртхэн шиг яриад үчирчээг байгаа дээр энийг үзүүлж имжилж авъя тийм ээ. Тийм. За тэгээ яг хоёрыг ярьж авах чинь сэрүүлгээ тавьчлаа. Тэгвэл толгойн хөшлөлтсөн юм. Яснаас шууд махнаас Зүг. нүд. Окей. Чал амар холбоогүй мэлцэн. Эрүүл мэнд гэсэн чинь шүү дээ тий. Яг та нар яг ямар үед яг удаан хугацаанд эрүүлж чаддаг вэ? Одоо жаргалтай байх үед. Тийм үү. Тэгээ нөгөө ямар нэг стрессгүй байх үед ингээл би амар зүгээр л яасан ч яахгүй юм шиг. Залуу хүнийхээ өвдөж мөвдөхгүй хэлээд тээ. Тийм юм шиг. Тийм нойр. Тийм. Үнэ. Би яг тэгж бодож байна. Би бас бүтэн нойртой амар бүтэн нойртой байх үедээ стресстэйсэн юм бас айгүй хөвдөд идэг дээ. Тэгэхээр нойр тэгээд тэр стрессгүй байдал хоёулаа амар нөлөөтэй юм. Тэгж бодлоо. Тийм стресстэй үед нойргүй хонцмолсаад идвэнсэн шүү дээ. Хотод модод ч яг цэвэр стресснээс болж өвддөг гэсэн. Тийм шүү дээ. Нүүрэн дээр гарч байгаа зарим батгнууд бас стресснээс болж гардаг. Гурлаа тэгвэл энийг эрүүл мэнд гэдэг салбар юугаар ярьж байгаа юм чинь хэрвээ гурвангаас нөр хин нэг хизээ нэг цаг сонссон бол хэрэг болж магадгүй шүү дээ. Тэгээд яг өөртөөхөө яг их өвдөжсэн түүхтэй ямар нэг юм байвал тэднэрээ яриад яаж имжилсэн түүхээ яри. Одоо тэгээ. За техникс гэх надад юм байна. Би ярих юм бол бүр дуусахгүй. Надад айгүй олон өвдсөн имжилсэн юм байна. За даатаа ч юм. Биш та хамгийн амар их өвдсөн. Би жоохон магонд бол нэг өвдөж байгаа. Би ямар сайн хөвгтэй л ш. Бис ч жүлд хөвгтэй л аа. Жоохондоо нөгөө айгүй эрт унтдаг 10 маруу гээд унтаад өгдөг хөвгтэйсэн болохоор юу дархлаа гайгүйсэн. Тэгээ том болоод хамар битүрдэг болоод хоёр томлоод. Тэг яаж ингэсэн чинь нөгөө нэг 10 жилд ингэ тоглож байгаад бааван чих тоглож байгаад манай би төлхүүлээ гарцсан гадаан зогсож исэн чинь манай нэг амар дангардлоготой байна нэг юм төлөсдөг байхгүй юу. Тэгээ нөгөөч ингээ эргэлдэж ингээ сэнсэрч ирээд яг хамарны хажуунаас мөргөө надад. Тэгэл тэр үед амар өвдөө тэгээ тоогоогүй орчихсон байхгүй тэр чинь марг 10 гэдэг юм болов. Тэгээ тэрнээ чинь 3 4 жилийн дараа би оюутан болоод хамар битүүрээд яг тэрийг өөрөө анзаардгүй байсан мэлээ. Гэхдээ чи 11 дугаар ангидаа юу хийж баавгаан чих тоглоо явчих уу? Тэгэл гадаа би намрын бод. Окей за. Хичээл хийдгүй өст би тэгэл манай ангийнхаа он сурдаг байсан юм шүү дээ. Тийхгүй сурдаг байсан юм. Ваа. Тэгэл
Шалгалтандаа за энийг сонсох үү. Шалгалтандаа бэлдсэн гэж бишгэнд мөрөдтэй өдөр тоглолдог гэсэн бид надад. Тэгж яах вэ гэсэн. Тэгээд ээж намайг ингээд хамраа үзүүлэх гэсээр байгаа үзүүлдэг байхгүй. Тэгсэн чинь ингээд амрыг талцсан. Өвдөд ийсэн юм чинь. Миний хувьд ер нь бол одоо бодоход нэг өвдөж байгаа үгүй заяа. Тэгээд үнэр гардаг гэж юм бол ээж эсвэл тэрийг анзаарсан байж магадгүй. Тэгээ би өөрөө бол тэрийг нэг тоодгүй хамар битүүрээ дааж юм шиг санагддаг. Амар анзаармууд шүү дээ. Байлаа би. Тэгээд амрыг долоод өвлөн хаалгаанд ороод Ойтон багтай юу? тийм. Гэхдээ тэр ингэсэн баггүй. ЭМЖ дээр очиод тэгсэн чинь одоо ингэ өнөө маргааш болохгүй яралтай ормоор гэж мөн. Тэгээ төлбөрийн сая 500 жиглөө. Тийм ЭМЖ юу н хагалж ийл гэдэг юм байл. Учирдаггүй хагална гэдэг арай. Тэгээд тэгсэн чинь манай аав их чинь үгүй наатах их улсын эмнэлэг дээр очиж үзүүлдэг гээд. Тэгээ улсын эмнэлэг дээр очисон чинь наатах чинь одоо ингэ нөгөө яг их усүрийн тогтооно юунаас болсон шалтгааныг нь олно гэдэг. Тэгээд эхлээд шүрдэн дээр очгээд тэр хамраа мөргүүлсэн гэдэг хэлсэн юм уу юм ч тий. Тэр үедээ би бодоогүй заяа мэдээгүй. Тэгээ дараа нь бүр сүүлд нь сансан байхгүй юу? Нэр яалаа хамар яачилаа гэх. Тэгээд яг тэрнээс болсон байх. Тэрнээс болоод миний энэ хамрын таславч мөрөөсөн баг. За. Тэрийг дараа нь нэрээ заяа. Тэрээс аягүй чухал шүү. Тэгээ шүдний эмнэлэг дээр очиод шүдэнд үзүүлээд ингэсэн чинь энэ нөгөө буул шарааны буул нь өрөвсгөр өрөвслэн ингээд дэшигээ ирүүнийхээ одоо энэ хацрын хөндөө яваад ийшээгээ ороод энэ чинь синусоид хөнд хичүүлээ. Стимоид хөнд юм. Тэгээ энэ амар олон хөндөтэй нийлээ. Тийм. Битүү хөндөд агуул шиг ингээд бүгд юм хөндөө ингээд байнга агаар сэлгэж явах хэрэгтэй юм билээ. Тэгсэн чинь минийх ингээд би битүү. Яг нь шүдний зүүн талын арааны буул нь өрөвсөд одоо хорхот мэл гэсэн үг шүү дээ. Энэ бол тэрнээс болоод ингээд дээшгээ хацрынхаа хүнд рүү өрөвслөн ороод тэгээ ингээд гамрит болсон. Гамрын хүндийн өрөвсөл. Гамрит гэдэг чинь гамрын хүнд гэсэн. Тийм гамрын хүнд гэдэг чинь амар том хүнд гэдэг юм билээ. Одоо яг энэ гацрын ясны хүндий байхгүй. Тийм тэгээд ер нь бол шүдний гаралтай гамрит гэдгээр хаалганд орж исэн. Ирүү нүүр нэг нь юу лээ? Шүд ингээд хамтарсан хоёр тасыг хамтарсан хаалганд орсон гэсэн. Тэгээ миний шүдээс нь аваад тэгээ дурангийн хаалгаагаар авчихсан. Тэгээ ингээд шүдэж аваад бойлын ингээд ойцсон маа. Тэгэл яг 7 хоног бол ингээ хамар би битэн ишиж ингээд би энт марлж гисэн байт юм лээ. Хамрын хөндий рүү. За. Тэгээ ингээ би битүү заа юу. Тэгээ чи ингээ хоолж идэж чадахгүй юм ярьж чадахгүй. Яа гэвэл чи амаараа хоолоо идэнгээ амьсгална гэсэн. Тэгээ зэрэг хийнэ хэрэг амар хэцүү байсан. Тэгээ би энэ хамрын хөндөө рүү юм чигцэн гэдгийг мэдгүй. Ер нь надаа ямар тэр үед ингээ хаалганы талаар юус тайлбарлаагүй заа ер нь надаа ийм хаалганд орох чинь ингэх чинь гээд процессын талаар хинч юу ч хэлээгүй заа юу. Түр ээж аавтай л уулзсан юм шиг байгаа. Ээж аавч бас сайн мэдгүй тэл оролцсон юм шиг байгаа. Тэгээ юм чинь яаж л би уг нь эрүүн нүрний биш ээ. Би эрүүн нүрний өвчтөн мөртлөө шүдний тасагт хэвтцсэн заа юу. Тэнгүүд нөгөө эрүүн нүрнийх нь юм чинь орж ирж үздэггүй заа. Тэгэхээр надаа ингээ ямар ч тайлбар байхгүй би түрүүдээ юу ч мэдэхгүй. Тэгээ ямар ч гэсэн ингээ гамбри хөндийгөө цэвэрлүүлчихлээ тий. Тэгээ дараа нь бүр ингээ нэг угаалга хийлэнгээ юмжил гарсны дараа. Тэгээ яг нөгөө эмчтэйгээ уулзсан чинь чи таславчныхаа хаалганд орох хэрэгтэй байсан юм биш гэж мгийн. Тэгээ би бүр тэрийг ойлгохгүй тий. Тэгээ ээж авч чиглээ. Манай ар гэрийнхэн чиглээгүй надад ч юу чиглээгүй тэгээ гаргацсан. Тэгээ уг нь ингээ хамрынхаа таславчийг тэгшлүүлэх юм бол гамри дахиж одоо юу гэдэг дахих эрсдэл нь багасдаг юм байна л да. Хамрын таславч яагаад тэгшлэх ёстой вэ гэхээр мөрөөчхаар нэгтлийнх нь агааржилт буурчих гэсэн. Тэгэхээр нэгтлийн агааржилт буурахлаар тэнд өрөвсөл явагдаад ингээд чихтэй юу үүсдэг юм байна л да, өрөвсөл үүсдэг. Тэгээ одоо ер нь ингээд одооны хүмүүсийн ихэнхийнх нь хамрын таславч мөрөө байт юм лээ. Төрхийн зарим төрхийнх ч юм уу тэгээд гимтлэх юм уу тийм үүсэлтэй. Тэр ер нь одоо бол би тэрийгэ тэгшлүүлэн тэгээ ахаад гамритны хаалганд орох гэдэг гэсэн залттай байгаа. Тэрийгэ тэгшлүүлэх учраас цэвэрлүүлээд бүр цэвэрхэн болгохоор тэр болчихдаг лөө. Одоо би хамраа таславчаар тэгшлүүлэх болохоор миний
камераа тавьсан байхгүй. Тавьсан байгаа. Ер нь бол тэр нь бол мэдгэж сая ханаад үрсэн чинь ингээ бүр тухны хүнд юм дээр өнгөд өгдөг. Гэхдээ камерыг удааж болохгүй заяа. Тийм бол одоо энэ камерын хүндий тэгээд энэ нүдний чи харалтай байгаа энэ хүндийнүүд ингээд үүсээр байгаа тухны хүн дээр орох юм бол тархинд руугаа хүрэх аюултай. Тэгэхээр нөгөө яг би буруу ярьж магадгүй менингит л менингокч л тархинд хүрдэг нэг юм байдаг шүү дээ. Өвчин. Энэ бол айгүй осолтой. Тийм ер нь дээшээ өгсөөх юм бол амар өсөлттэй болдог. Тийм. Тэгэхээр бүр толгойд амар өвчт болно гэсэн. Зөв толгой өвддөг болно. Толгой өвдөхөөс гадна тархинд ч үүрчих юм бол үргэлжлэн тархи руу орчих юм тиймэрхүү өсөлттэй. Тийм ээ. Тэгээ миний ингээд хамранд бинт чигсэн байсан гэсэн шүү дээ. Энэ хөндийг чинь цэвэрснийхаа дараа ингээд бинт чигсэн юм лээ. Тэгээ 3 хоногийн дараа болтой авахлаараа яа намайг. Тэгээ би ингээд юу ч мэдэхгүй очиж шүү дээ. Ямарч болт ханаас ч юу тавих гэдэг юм бүү. Тэгэл ингээд эмчи өрөөнд ороод гэсэн чинь за одоо бинтийн аав жоохон юу санагдаж магадгүй шүү гэдэг байхгүй. Тэгэл тэгсэн чинь ингээд миний хамрын өхнөөс ингээд маглаж ингээд ухаалцаа. Хамрын өхнөөс яаж гарах вэ? Харагдчихсэн байх үү тэндээс. Эндээс ер нь бол ингээд өвзөр нь байж байгаа. Тэгэхээр миний бодлоор заяа би яг сайн мэдэхгүй байна. Дурангийн хагалгаа учраас энэ хамрын нөхөр хийцэн юм шиг санагдсан. За. Дурангаа энэ хамрын нөхрөө оруулж аваад авчихсан ч юм уу. За. Эсвэл энэ шүдний дээдлчүүд давхтаа тэрүүгээр цоолоод авчихсан ч юм уу. Мэдгүй би яг сайн мэдгүй байна заяа. Ямар шинэ хамрын дотор амар их маарлайсан за баг 2 м шахуу. Нэг л татаалсан гаргаалсан за би бүр яг ингэ миний тарих яг ингэ сорогдол гараад байгаа юм шиг санагдсан. Тэгээд санагддаг. Яг нэг юм өтгөн нус байдаг шүү дээ. Ингээ гарахаараа нэг юм уурсан гардаг. Тийм яг тэрэн шиг заяа. Гэхдээ ингээ хойноос гарч байгаа нь мэддэгтэй шүү дээ. Яг тэгдэг заяа. Тэгснээ бүр ингээ хамгийн сүүлийнх нь хэсэг дээрээ ингээ энэ хацрын яснаас маарлал ингээ салж байгаа нь надад бүр мэддэгтэй за. Яа энэ ер нь хүмүүс асууж байгаа нь эвгүй дугаар юм. Тийм яг тэрэнд ингээд бүтгээ яамар чи эсвэл ингээ амар харанхуй орчвол амар ч юм уу эсвэл магадгүй тэр хаалганыхаа тухай мэдгүйсэн юм. Тийм баг мэдгүйсэн амар ч юм уу тийм би ямар төсөөлөх орчим болох юм. Ямрын дотор чи ингээ бент чихээ шүү чигсэн маа шүү нахтраач дүр бент байгааг хэлжүүл хүмүүс хямраад идэв юм лөө. Тийм тийм. Тагт унтуулахтай орсон мэт. Бүтэн унтуулахтай орсон бүтэн наркоз. Бүтэн наркоз ч юм амар нийт. Наркос чи яаж гисэн нэрээ? Амар хэцүү би амар даарцсан шүү. Тийм үү. Тийм тэгээд тэр имлэгийн нөгөө хаалганы дараах үр юм шиг байгаа. Амар хүүтэн өрөөнд би бүр тэр харин нэг юу л яд юм шиг бактери үүсэхгүй гэл юм жоохон тийм хүүтэн мэт юм шиг байна тийм. Хаалганы дараах өрөөний зүрх хүүтэн мэт байгаа. Тэгээд би наркозноос тэр наркоз ч юм бас тэр тухайн ингээ ямар ч мэдээлэл байхгүй заяа. Наркозоо ингээд уг нь наркоз гарах өдрөө ингээд юу яд юм бэлээ хүмүүс ингээ алхаж малхаал ингээл жоохон нойроо сэргээгээл гэх юм уу тэр явж маавал ингээ сүүм уугаал наркозныхоо хорыг гаргадаг юм байна л та. Би тэрийг мэдгүй ингээл наркоз нь бүрэн гараагүй ингээл антаал за бүр өдрөжгөө унтсан заяа тэр оройноо унтсан уг нь бол унтах хэрэггүйс юм шиг байлаа. Унтаа бүр амар бол ингээд толгой тэр дүрээд тийм үү. Ер нь миний тэр наркозны хор гарахгүй амар удаад би ингээ сүүлийн хаалганд орсныхаа дараа нэг жил ингээ байнгын нойр хүрээстэй гэх юм уу. Байнгын нозоорлтын байдалтай бүр амар хэцүү явсан. Тэг би бодохдоо л тэр миний ядаргаа ч юм уу эсвэл тэр наркозны хорох гэж би зүгээр боддتي. Яг гоо тэр дараа нь ингээ харсан ч хажуудлын эрэгтэй тасгийн хүмүүс нэг өвөө ингээ наркозныхоо хорыг гаргаж байгааг ингээ коридороор холхиодсон байхгүй. Юм хүмүүс тэгдэм лээ. Тэг би тэр наркоз гэж юу ч мэдгүй за бүр. Харин тий бүр юу ч мэдгүй. Юу хүмүүс өвчтнүүд юу ч мэдгүй байгаа шалтгаан нь нөгөө мэдээлэл хүрхгүй шүү дээ. Мэдээлэл хүрхгүй байгаа шалтгаан нь би бол эмнэлгийн эмчнэр хитрхийн өндөр хичээлтэй болохоор тийм яриас мэдэх давтай хүмүүс олддог болохоор л тэгдэг байхгүй. Тийм байх тийм. Тэрнээс ингээл нэг өвчнээ гаргаад дараагийн хаалгаар руу шууд ороод дийлдэж чинь нөр маш яваал. Тэгэл одоо дээрдэж байгаа үг нь бас мэдэхгүй. Эмчнэрийн цалин бол үнэхээр хошин шүү байсан шүү дээ. Тийм шүү дээ. Тий. Тэгэхээр зэрэг үнэхээр зүгээр хаглаа тавьснаа гэх юм бол л явдаг байсан баг тийм. Тэрнээс иш яг тэрэнд нь зориулаад тайлбарлаж өгөх ямар нэгэн тийм мессеж авах хэрэгтэй байхгүй тийм хүмүүст. Тийм эсвэл тийм таниулах юм самбар ч юм уу тийм нэг самбар мамбар үүрэндээ хадаг байсан уу? байхгүй. Уул нь бас зарим нэг эмнэлгийн үүдээр чи явж байхаар энэ өвчин бол ингэдэг. Ингэснээр дараа энэ юм ингэ. Тийм би баг нэрээ өөрийнхөө өвчнөд хоёуч мэдгүй л баг орсон. Тэгэл нэг баахан шинжилгээ мэнжилгээ бүрд
бүрдүүлэл зүрхний бэлэн үйлчлэг нэтээр явсаар орсон. Тэгэхээр ямар ч юм мэдгүй одоо яг юу гэж хэлэх. Ямритны талаар чиний зөвлөгөө өгөөч Хүмүүсийг бол одоо яг би тэгж хаалгаанд орсны дараа бол хамаатууд дундаа хамгийн муугийн жишээ болсон шүү дээ. Манай ээж бол байн хүүхдүүдийг шүтээ байгаа. Байн хамраа байгаа гэж. Таныг анага хар гэж бараг л надаар л жишээ авдаг гэсэн. Тэгээд яг тэр бол тийм нэгдүгээр миний юутай холбоотой нөгөө шүд үрвснээс болсон. Тэгэхээр шүд дуугах хэрэгтэй. Амны үндийн эрүүл мэнд амар чухал. Тийм. Одоо жоохон хүүхдүүдтэй хүмүүс байгаа бол ер нь бол залхууралгүй байнга очиж үзүүлж авах хэрэгтэй. Одоо том болсон бол 6 сар тутамд байнга үзүүлж авах хэрэгтэй. Шүдний хэмжээс айх хэрэггүй. Би бүр шүдний хэмжээнд травматай шүү дээ. Яг травма гэх юм бол бүр яг тэр заяа. Би шүдний хэмжээ рүү орохоор ингэж салганд зааж чичирдэг. Тэгэхдээ шүдний хэмжлэнээр албаар тэгэж хүүхдийг дахиж өвдүүлэхгүйгээд нэг шүдийн амар имчилчих юм бол айгаад шүдээс авгадаг болох байх гэж бодоод өвчин намдах энэ баг хийгээд бүр амар зоогоод идэгс юм шиг санагдчих нь дээр үед бүр үнэхээр зооод байсан. Бидний жоохон махад бүр үнэхээр аим шиг кино. Тэгэж хүүхдээ бүр ингэж шүдний имлгээс айдаг болохоор шүдний имлэг рүү очихгүй тулд амаа савгаана гэж боддог байсан баг гэхгүй шүү дээ. Айсан ч суугахгүй шүү дээ. Тэгээд тэр үеийн зүгээр үзэхдээ соног хөрөнд тэр байсан байж магадгүй. Үгүй надад тэр мэдээ алдуулалт энэ төр бол бүр аим шиг байсан. Йоо тэр бүр амар тхүү амар том Йоо тэр зүү одоо юу вэ? Баргийн соруулуу. Йоо тэр бүр үнэхээр амар. Тэгээ яг амны үндий чинь бас мэдрэл нь амар. Тийм Эмзэгч идэх ч юм уу. Тэг би анх надад ингээд тарих чинь гэж хэлэхгүйгээр миний араа руу ингээд тавьсан заяа. Тэг тэрнээс болоо би тэр имлэгийг төвөөсөн заа. Тэгэл ерөөсөө тэрнээс болж шүдний имлэг гэхээр л миний зүрх хөвгдөг болсон. Тэг би ингээд том болсон хойнооч гэсэн шүдний имлэг орсон чинь ингээд салганаадсэн бүү. Яг зүгээр үүдээр нь ороод үнэртгэд л бүр салгандаг. Тийм бүр тэр бол жинхэнэ драма шүү. Драма гэдэг бол тэр. Тэгэл одоо нөгөө хүмүүсийг төвлөхгүйд одооны шүдний имлэгүүд аюу гоё интерактив болсон тий. Аюу гоё байдаг болсон шүү. Үнэр таниран гэсэн дээр бас аюу. Тэгээ одоо хүүхдүүдийг үзэхдээ ч гэсэн ийм хөрхэн саатуулж матуулдаг. Тэр энэ гэрэл астдаг юм дээр бараг л дэлгэцтэй юм. Тийм дээрээ зурт мөрттэй. Тийм хороор гарч манай шүдний имж бүр юутэй шүү. Нөгөө арай хүнд имчилгээ хийдэг удаан олон цагийн имчилгээ орно шүү дээ. Сугын имчилгээ. Арай удаах имчилгээнд нэг вип өрөөтэй ахгүй хаалттай өрөөтэй. Босны ингээд задгаас удаг. Тэр өрөөнд дотроо бүр ингээд амар том юм смарт хэлээстэй. Тэрэн дээрээ дуу тавиад тэгээд яд шүү. Тэгмүүд ингээд яг тэр өрөөнд байгаа хүмүүс чинь амар юм serious биш тэр амар юм өмсгөж ангидаг амар царайтай биш айгу гоё эмгтээчүүд ажилладаг заяа. Тэгэл орохоор ингээд өөдрөө орохоор гоё кофе өнөртэй л. Тэгэл имшилтэй дээр смал кофе уурмаарэ гэж мэлээ амар гоё. Тэгэл тэгмүүд ингээд цаашаа ингээд орохоор тэр цаатлын өрөөлөнд орохоор бүр амар гоё заяа. Тэгээ тэр сонсож байгаа хөгжим бүр амар cool. Taylor Swift, Bruno Mars цаас ингээд янз янз монод явж идэг заяа. Тэгэл нэг юм амар тийм serious биш байгаа нөхцөлд орохоор чинь аюу тайм бид юм л штэ хүн. Тэгээд яхаа угаасаа одоо ч нэг хөвдөл болсон штэ. Өвчин намдах тариа тарихын тулд тэр зүг орохыг мэдрүүлэхгүй бол төрхлийг төрхж байгаа зүгээ тийм штэ. Тийм болсон байхгүй юу? Тэгэхээр зэрэг тэгтлээ хөгжсөн байхад нөгөө бид нар чинь жоохон давсан чамаанаас бол хайгаад байгаа байхгүй юу? Тийм одоо хөгжмөнтэй юм шиг бол надад үнэхээр гүйл санагдсан. Тийм тэгээд хүүхдүүдийг ялангуяа шүдээсээ уугаа гэхээс илүү яах юм бас. Үгүй шүдээсээ уугаа гэсэнд орвол би ч одоо хүүхдтэй хэлдэг л дээ. Гэтэ шүдээсээ уугаа гэх юм хэсэг хугацаанд юу хиймаар юм лээ. Хамт яг ороод байгаа юм байна. Баанда ингээл хамт оронгуудаа яг ингээд сойзон дээр ноог зүрхчээд бүр яг ингээд өөрөө угаа хач ингээд хамаа ингээд дуурайгаал нөө залхуураал яг өөрөө ганцаараа орохоор нэр үнэхээр манай хүү бол нэг 5 секунд л болох. 1 2 3 4 зэнээр 4 5 секунд л болох заяа. Тэгвэл ингээд хамт угаа хач чинь минут зэнүүд болж байгаа шүү дээ. Тэр хоолой хөдлөөдсөн чи салхинаас болж. За шүүдтэй юу? За шүүд өвдөх юм бол бүх юм өвднө. Яа тэгэхээр чи ингээд нэг араагүй болчлоо, шүдгүй болчлоо. Би ер нь бол амар жоохон нэг араагүй болсон байхгүй юу? 2 араа болчихлоо. Тэгэхээр ингээд шүдгүй учраас чи хоолоо гүйцэд сайн буталж чадахгүй. Тэгээ бүхлээр нь залхинаа. Тэгэхээр ходоод чинь тэр бүхэл юмыг
боловсруулах гэж амар их ачаалнаа. Тэгэхээр ходоод өвддөг болно гэсэн. Тэгээ шүднээс ч үүсээд одоо бас ингээ хамарч өвдөж болцсохгүй шүү дээ. Хамар өвднө. Тэгээ хамарч өвдөх юм бол агаарчлалт буурахаар чиний зүрх өвддөг болно. Хүчил дүрх чинь дутагдана. Тийм, тархинд чинь хүчил дүрх дутагдана гэсэн. Тэгээ ер нь бас шүд өвдөхөөр зүрх бас тагаа өвддөг. Миний зүрх бол одоо ер нь бол жоохон өвддөг болсон. Шүд үе мөч рүү ороод зүрхлөө ордог гэж яриад байдаг болов тийм үү? Тэр чинь юу лээ? Анги юу хоолойны анги. Тэр чинь хоол юм. Тийм. Тэр шүд өвдөд хар хоолойч өвддөг. Тэнгүүдээ шүдний байрлал энэ төр одоо ингээ унаад эхлэхээр дээдлийн шүд нь унжиж манжал нэрүүний яс чинь одоо шүд чинь нэрүүний ясан дээр тогтсож байгаа л яс штэ тий. Тэгэхээр зэрэг энэ хүний ингээд яг юм тэгшин байх нь бүтэн ясны бүтцэд тэр чигээр нөлөөлж байгаа юм лээ. Тийм. Яг шүднүүд нь унаад нэрүүнийхэн байрлал өөрчлөгдсөн юм бол хүний ингээл нурууны яс ингээл мэдрэлцэх бүгд дагаад ингээ өөрчлөлт. Дагаад ингээд нүүрний чинь хэлбэр бас өөрчлөгдөд гоо сайхан өөрчлөлт орно. Тийм өөрчлөлт орно. Шүд бол бүр нэр аимшигтэй. Амар чухал. Шүд чинь ингээ доолын шүдүүд ч өвдөх юм бол хоолой өвдөн, дээдлийн шүдүүд ч өвдөх юм бол дээшээ ингээд хамар мамар тарих ингээд дээшээ явуулж байгаа. За хоёрдугаар бол хамраа угааж хэвших хэрэгтэй. Тэр хамар угаадаг нэг юм юу гэдэг чинь. Нэг юм power sub гэдэг хэвгүй. Тийм хамар угаагч тийм. Тэгээд тэр далаанд австаа уусан талаар ингээ хүүхдүүдийнхаа ч гэсэн хамрыг юу угааж хэрэгтэй. Тийм. Тэр хоёрыг бол амар сонирхолтой. Ялангуяа Монголд бол өвлийн үлгч тийм. Дундаа бол бас яах вэ? Тэгээд тэр угаасаа амны хүндийн арчилгаа амар хэцүү л дээ. Гэхдээ ер нь багаас нь хэвшүүлэх хэрэгтэй юм лээ. Дон болцсон бол бити залхуураарай. Чиний нүүрний арьснаас чухал шүү. Яг үнэн нэрээ. За тийм л энэ. Манай эмээ бас нэг юм бар хамар ингээс харуулж байгаа яагаад итгэсэн. Зайлшаад итгэсэн. Гэтэ юу гэдэг нь бол марцчихжээ. Тийм ер нь тоон багтаж ингээд юм алган дээр уусгаж чаад ингээд цороолгоод. Тэр бол бас жоохон яг нэмэртэл ах мөс. Нэмэртэл би бол жоохон хөлөгддөг л. Тийм. Тэрэгтэй амар өвддөгсэн хамрын дээр. Тийм. Буруу хоолоогоор юм марцчихсан. Аа. Тэгээ хүүтэн байх юм бол хамраа угаахлаа нөгөө юуны усаар угааж болтгүй шүү хүмүүсээ хин нэгэ сонсож байвал. Юу би юусээ энийг сонсдог гэж боддгоо тайван юм зү. Тийм. Карантны ус нөгөө холерментай усаар юусээ залжуулахгүй юм лээ. Тэр чинь үеэшээ састай чинь бүр амар цочоогоод гимтээх магадлалтай бүр угааснасаа болгонд орно болно. Тэр зэрэг буцлагсан гоё цэвэрх усаар угаах хэрэгтэй шүү да. За тийм байна. Бүр санийх бол бүр амар чухал шийдэв шүү. Хүн болгонд тохиолддог асуудал гэсэн үг шүү. бүр хамгийн наад захын асуудал. Тийм. Аха. Окей. За. Миний хувьд бол яг амар хүнд бас өвдөжсэн юм байхгүй мэн. Гэхдээ бас эмчилжсэн. Чим ингээд тоохгүй яваад идэг юмнууд айгах байгаа юм байна. Тэгэхээр би хүмүүстэй битээ тоохгүй яваарэ гэж. Тоогоорой гэж сануулга болгоод одоо чи хэдэн настай лээ? Би чи 26-тай. 26 гэхэр чи нөгөө үр дүнгууд нь тоохгүй хийсэн юмнууд үр дүнгууд нь гарч эхлэх нас нь болоог байгаа. Харин тий. Би бас ингээд нөгөө ихтрээ ядарчаар энэ ташааны ясан амар өдөөд байхгүй. Гэтэ яагаад гэдэг юм мэдэхгүй. Тэр ядаргаа ясандаа тулна гэдэг юм шиг. Тэгээд нэг удаа би бүр хамгийн анхны ажил говь штэ. Би говьд ажиллаж байгаа. Би бүр гинт ингээд унаад байдаг байхгүй. Ингээд зүг зүгээр хүнчээ тэгшээ ингээд алах хэрэгтэй штэ тий. Тэнгүүд би ингээд явж ирсэн гинт. Ваа. Таашаа заалныгаа л хамтаа. Тэгээ би нэг ингэж унцаад өөрөө амин гайхаа яач юу сая гэж бодсон. Тэгээ зүгээр л цаашаа явж байгаа л тэгэл мэдрэхгүй болоод байгаа юм тий. Мэдхгүй. Тэгээд үе ингээл шууд голоороо ингээл дахиагаал унаадсэн. Тэгээд хөлчин бохироод уу эсвэл яг хаамар. Үгүй яг зүгээр ингээ алхчихсан надад ташаад. Манай намхан таац. ингээд зүгээр ингэж явж байгаа л зүгээр ингэчээдсэн байхгүй би. Тэгээд бүр ингэж өвдгөөрөө мэдхгүй л тээ. Тэгээ би сон тэмүүдэд ташааны нэг юм гээд нэг юмнасаа гараад буцаад ороод байгаа ч. Сүнгтмэлт болоодсан байхгүй. Тэгээд төвлөрөөд байгаа юм мэдгүй. Бараг миний ирүүний бас ингээд өвшөөж байгаагууд дандаа болтуртай шүү дээ. Ингээд амар том өвшөөж юм. Тэр чинь ядарсан үед л тэгдэг байхгүй юу? Тий. Тэгээ би амар яг хэцүү үед тэгтээ амар үдчихвэл дээш ингээд амар ингээд тий.
Тэгээ би бүр ингээд дандаа ингээд сандраад ингээд хаадаг. Ирүүгээ бацаач игээд. Тэгээ бүр жоохон байхад минийх бүр орохгүй ингээд бараг цаг гацаад. Тэгээд ээж бүр сандраа бид хоёрт би гэдэг ээж явдаг гэдэг. Тэгээ бүр түргэн дуудаад. Тэгээ түргэний юм чирээ за бидээ сандарч яагаад ингэ том ангаач. Тэгээд тэгж байгаа юм. Гэвч ингэж нэг яагаад оруулсан заяа. Тэгээ би тэрнээс хойш бас шүдээ эмнэлэгт үзүүлэхдээ миний ерөн мултарчтай шүү гэдэг данаа хэлжээж. Яг зөв. Яадаг хэвээр. Тэгээд дээдлийн шүддэг ялангуяа янзлахж амар том ангаал үүдэг юм шүү дээ. Тэгээд тиймэрхүү юм ясны асуудлууд байдаг юм шиг байна. Тэгээ би ташаага тэр айгаад эмнэлэгт үзүүлээд зургийг авахлаа юу ч гараагүй. Тэгээ мэдрэлт үзүүлээд мэдрэл бас зүгээр юм гэдэгс аахгүй. Тэгээд ер нь бол ямар ч юмний хариу гарахгүй яваад бол уламжлалт л яг сүлээ. Яг үнэ. Цэг болт юм лээ. Тэгээд данч уламжлалт явах үед нь зүгээр болсон л та. Тэгэл уламжлалт явахаас өмнө зүгээр болчихсон байхгүй. Тэгээд Яг яг тийм зүгээр болсон л та. Тэгээ зүгээр болчих юм ингээ хайцдаг. Гэтэ одоо бас нэлээд ядрахаар ингээ ташаараа өвдөд идэх байхгүй юу. Тэгээд мэдрэлчин дарагдаад идэм шүү. Их суудаг үсттэй чи. Босгүй суугаал байгаа шүү дээ. Компьютер ардл сууж байгаа. Тий. Тэгээд манайха тоогоорой гэдэг. Тэгээд би бас түрүү жил баг 13 шүдэл амтуулсан. Тэгээд тийм миний ингээ дээдлийн доотлын ингээ амар олон шүд хорхоодсон. Хүмүүс таадгүй явдаг хүмүүсийн харгаа байхгүй. Тэгээд зүгээр юм шиг яваал байсан чинь нэг өдөр би Харибо идчихваа. Тэгээд Харибо чинь нэг хатан мөтөр ясмастай юм ерөөсөө байхгүй шүү дээ. Тэгээд идчихсэн чинь нэг юм амар хатан яс нэг хацдаг байхгүй. Тэгээд ингээ харсан чинь миний шүд байдээ. Харибо дөө. Тий. Тэгээд шүд ингээд интернет унцаа. Тэгээд тийм хүртэл би таагагүй явсан байхгүй. Тэгэл зөвхөн өвддөггүй мүү тэр чинь тэгээ тийм хөвцөн байгаа шүү. Минийх ерөөсөө өвдөхгүй болохоор тэгээд яг мэдрэлтэй хүрээгүй байж магадгүй л тий яг урд дөрөв шууд яг мэдрэлтэй хүрэх яг наах амар ойлгоцсон. Тэгээд шууд өвдөн гэдэг чинь мэдрэл рүү орж ирж. тий баг эцтэй. Тэгээд сувгийн болох гэж хүмүүс яг мэдээд явдаг. Тэгээд зөвхөн ерөөсөө наатаж одоо имлэхгүй болохгүй гэл тэгээд сард 2-3 шууд юм ламдуулсаар. Юун дээр хаад юун дээр UB Tower-д байхад гэж л. UB Tower-д байхад бас тэгсэн. UB Tower-д би бүр нэг хэсэг байга шүүд юм чи утсан тий. Тий. Нэг шүдээ ахуулаад бас бараг байхгүй болсон юмээс ахгүй эзээр агаад хороо эзээр агаад. Тэгээд тэр уусаа хэрэггүй болсон байна гэж авангуудаа өмсүүлээд актараа хүн хэрэггүй болсон гэдэг нь шүү дээ. Тэнгүүд нэг актарааг нь суг татаж аваад тэрнийх нь хоосон зайн дээр хийгээд хиймэл шүчиг. Гэтэ яг өөрийн шүүд болохоор яг адилхан байна гэд. Тэгэд энэ одоо ямар ч асуудалгүй дээ шүү дээ. Тийм үү? Тий. Яаж хийсэн байх юм? Нөө имплант чиг суулгацсан юм уу? Имплант чиг л юм шүү лээ. Гэтэ яг яаж гэдэг. Гэтэ чиний шүд чи унаад удаагүй байсан болохоор л хөвч хийж болж байгаа шүү дээ. Унаад утцсан шүдсэн болохоор ялцаартай шүд авахгүй шүү дээ. Тийм ба. Хөл нэгтгэсэн болох. Тийм тэгээд нэг юм төмөр гүүр мөр хийгээд ингээд төмөр мөр. Хоёр талынх нь юун дээр шүдэн дээр бэлсэн байна. Тийм байсан. Ацтай зал. Тэгээд нэг доотлын актараа авахулцгаар дээдлийн хазагдах ингээд нөгөө нэг нөгөө болоод тэгээд тэрэн дээр наалцсан юм шүд ингээд хүрлцээд ингээд шүрэлцчихвэл бас хоолныхоо бохирдлыг авч хаяад цэвэрлээд идэм л өөрөө. Тэнгүүд доор нь хорших юм болчингууд дээдлийн шүд нь ганцаар болтой хорхоо идэх магадaltaй гээд. Тэгээд тэр дээдлийн шүдийг авсан чинь миний дээд шүдний язуу нөгөө хоёр юм байх хэрэгтэй шүү дээ. Тэгсэн чинь 3 жишээ харсан ийм юм байдیں۔ Тэнгүүд авах гэж бүр амар хэцүү болсон. Чиний бүр амар хөхөрцөн царайтай болж орж ирдэг чинь тэртэй. Бүр юм бүр яг сүнс шиг болсон юм шүү. Хүн харуул амар. Хөрөө ерөөс ингэсэн. Амар тэр бас амар л юм лээ. Тэгээд ингэж нэг татаа ингээд бүх тийшээ ингэж холхинуулж татчихэж тэр шүдийг авч байгаа байхгүй. Тэгээ гаргаж ирсэн юм чинь ингээд шокроод. Тэг чин чиний шүдний зургийг авчих واخ. Тэрийг баг юм эд юуны баримтын цаашаа судалгааны ажилтдаг. Энэ сонин тохиолдол энийг болоо. Харин тэгээд
Тэрнээс болоод яг нэг шууд ломтоод бусад шүднийхаа хэвэнд тааруулаад ломтох чинь нэг өөр тэмүүд амар олон шууд ломтчихгоод миний бас нөгөө зуултны хэлбэрийг арай өөр шууд ингээд өндөрсгөөд ч юм уу шил хэд намсгаад ингээд хийцэн. Тэгээ одоо би өмнө нөгөө нэг шүдээ зууж унцдаггүйсэн чинь одоо нөгөө нэг шал өөр хэлбэртэй болсон амар зуугдаад тэгээ өглөө босонгууд ингээд Ирүүж өвдөж ирүү хавьсан өвдөж. Оо за даваа чинь зүгээр шүнжин зурчт юм бэл. Тийм үү. Цаг хоёр нөө хамт хэмэлдээр яваад зүгээр бүр нэрээ хоёр төмөр хооронд нь хавирж байгаа юм байна. Сэртэл авч юм чи. Харин тийм. Тэгээд тэр чин бас нөгөө нэг шүдэндээ өөрөө халтаа гэсэн үүрэгтэй илэгдээд байд юм. Үгүй болчихж хүртэл ажиллаа ямар болов. Тийм. Тэгэхээр энэ бас ингээд тоохгүй удаа явсны хорор шүү аа шүү. Манайха эрт таагаарэ. Тий. Тэгээ хамар гэсэн шиг бас миний хамар бас ерөөс амьсгалтай байхгүй. Тэгээд ерөөс амьсгалтай юм Хамар амьсгалтай байхгүй шүү. Читэд би ямар амьсгалтай. харин тийм Юусе хүний хамгийн гол хэрэгтэй чинь юусе амьсгалах уусуух штэ хамгийн ихэд нь. тий. Тэгээд даавкачаны сая ярьсан шиг ихэнх өдрүүдэд миний хамар амьсгалахгүй. Хаяа яг амьсгалах амар жахалтай зүйл. Тэр яг нүдний хараа чи ингээд тэг юуны амар сайн хараатай байх. Тэгээд хамарчин бүтэй амьсгалах чинь лагшери мэдрэмж гэдэг чинь. Ирүү лам бол тансаглалтгүй. Амар тансаг. Тэгээд ихэнх өдрүүдэд амьсгалахгүй болохоор цайны цагаар би бас амар яарч цайнд ордог гэсэн. Тэгээд хамар мамныхаа заслын мартаа гарч ирсэн. Тэнгүүд яг амаараа амьсгалангаа хоол идэж байгаа юм чи. Уусаа өөр ямар төрөхгүй гэл. Зэлгчэл гэл тэгэж Тэгвэл ч одоо хамраа үзүүлэх хэрэгтэй. Гэтэ бүр ингэдэг гэсэн ингээд хамар амар битээ яж байгаа хаалган дээр онгоо шүү дээ. Тэгж мөхөр хүмүүс бүр ухаан алдаж ундаг гэсэн. Тийм үү. Гэнт хамар нь онгоогоод амар их агаар амьсгалаад ухаан алдаж. тийм үү. Тийм бол байд. Би нэрээ саяхан ажил дээр ухаан алдангаа хэлтэй. Нэг удирдлагуудын хурлгээд хуралцахад магалж идэв. Тэгээд өглөө 9-оос ахуулаад очил юм хамаа бэлдэл тайж мэз гэрэл мэд дуу муугаа бэлдэж байхгүй. Тэгээд баг 2-3 цаг яг зогсоогоор ерөөсөө суухгүй байцээ. Тэгээд тэр чинь 5 дахь өдөр илүү. Тэгээд би 4 өдөр юм идэв. Тэгээд ингээс. За. тэгээд хүмүүс ингэж орж ирээд надад нэг санаа агааргүй байгаа юм шиг санагдаад тэгэхгүй. Тэгээд би хажуу зохион байгуулжсэн юмнасаа энэ өрөө арай агааргүй юм уу гэсэн чинь зүгээр л лээсэн барин нөл агаар магаар гэж гэлсэн. Тэгээд би нэг сонирн болоо болтгүй. Тэгэл гэсэн чинь нэг кондишны доор зогссон. Дээрээс ингээ үлээж байгаа нь яг хамрын доороос үлээж байгаа юм шиг санагдаад бүр ингээд амьсгалангууд нэг яг бүлчийн алдад нэг араанаас шүлс асгараад ирдэ штэ. Тийм юм ингэ залхигдаад асгараал тэгэл амьсгал ингээд амьд тавчтаад тэгсэн чинь яг ухаалтгын алдад би бас өмнө яг тэгж мэдэрдээсэн ба ингээд нүдний тойргоос ахуулаад ингээд харлаа. Юуд харанхуулаад тэгэл чимээнүүд ингээд жоохон хооллоо. тэгээ нэг Кинондор гардаг юу бол яг зөв шүү. тэгээд нүдээ ингээд амар ингээд чанга тарцсангууд ингээд авангууд нэг юм хар зэгшгийн хүн ингээд харагдаад байдаг шүү дээ. Яг тийм юмнууд ингээд харагдаад тэгэл би яг болоо гэж бодвол за одоо бас зохион байгуулалт чухал арга хэмжээгээр ухаалтад онол надад санаа зовх юм миний арга хэмжээг бод буснууллаа гэдэг яг зөвхөлтэй алуулж магадгүй. Тэгэл шууд нэг өвчтэй хэлээл миний амар удаатай явлаа. Баг ингээд амнаас чимээ гарсан байсан юмтаас тэр тэгэл би яг ингээд алхаж чаддгүй бас. Тэр өрөөнөөс гарсан чи арай гайг болж байгаа. Тэгэл цаашаа явах гэсэн чи явж чаддгүй. Лектний хажуудны сандал дээр амар удаа суугаад явсан шүү дээ. Тэр хавар хүмүүс надруу амар гайхал санаа зовл хараалсан. Тийм чи ямар арга хэмжээ авсан хараад. Тэгэл зүгээр хариад унтаал зүгэлж. Үгүй чи хамраа юу нь үзүүлэхгүй юм. Үзүүлнэ гэдэг чинь. Харин тий нандаа яагаад амар цэвэрхэн яриад идэхээр одоо хамраа ингээд би одоо жишээлбэл хамраа бариа ярина штэ. Тэр өөр сонсогдоод. Ингээд одоо чи юм яриада нэг бүтэн хөлбөр хэлдэг. За би дэги санд хайртай. Одоо ингээд яриад дуусна штэ. Тэгмэд ингээд хамаараа зөрүүлж юмсгалаад байхгүй чи. Харин тий. Яг тэгдэг. Тийм би яг нэг хэсэг бас нөгөө ууш бүтэн амьсгал авахгүй юм шиг санагдаа. Зүгээр ингээд суужснаа ингэдэг болчихсон байхгүй. Тэнгүүд хүмүүс намайг чи яагаад санаалаад. Яг тий энэ дээр суугаад подкаст хийж чадчих юм тэгээд идэв шүү.
Тий. Үзүүлэх. Гэхдээ ер нь бол хамар эхлээд гамрид болохоос өмнө энэ хамрын шалгалт чинь ингээ хөөгөөд хамбаагаад битүүр чинь гэсэн үг байхгүй юу? Хамрын тацлага чинь тэрийг ингээ багасгах чинь хөөлтийн буулгах чинь гэсэн үг байхгүй юу? Гэхдээ ер нь хамрын цацлах юм тийм. Хэрэгэлтэй. хамрын одоо цацаад ээж болохгүй гэдэг би төвчтэй хаал нэг Ямрын цэцтэй. хамгийн түгээмэл гэдэг нь навцлын уу? Навцлын харьцан донтуулдаг байхгүй. Тэгэхээр ерөөсөө хэрэгжилж болохгүй. Тэгэхээр нөгөө ядаж атревин энтергээд арай өнтэйгээ нөгөө нэг шиг нь 20,000 30,000 тэрэг байгаа. Жидтэй түрүү цөөхөн цэцдэг юм чинь. Яг тэрнээс нь хамбал тэр нөгөө донтуулах чанар багтаа гэх юм. Тийм шүү. Навцлын бол үнэхээр осолтой цацаад ах тусмал бүр яагаад гэдэг гэсэн. Тэр гэхдээ эсвэл нэлээд дээр л 10 хэдэн жилийн өмнө сонсон яриа л да. Одоо юу болж байгаа юм сайн. Харин би бас донтуулдаг гэсэн юм. яг тэрийг цацаад ахаар гамрид болтгол гэж хүмүүс тэгдэг юм л лээ. Ер нь жоохон угаасаа таслаг бол байнга хэрэглэх юм уу шүү дээ. Альж тохиолдол. Тэгэхээр наадгаа чи юун дээр очиж үзвэл Монгол Япон нэмлэг дээр. Хөөе хоёр жоохон махта тархиа хагалцсан энэ тэр чинь өвчм юм уу? Тархиа болох уу? Тийм. Биш юм байна те. Тэгэхээр шинэ талаар ярих хэрэггүй. Шарах сэрвний талаар за одоо юм нөгөө буруу хөвслээс үүдэлтэй. Бид нар бол одоо тийм л юм ярьчлаа. Тэгээ одоо ингээд буруу байдлаас хариуцлагагүй байдлаасаа болоод үзэж байгаа шүү дээ. Хариуцлагагүй байдлаасаа одоо шүлээ байхгүй одоо тийм юм яриад шүү дээ. Хариуцлагагүй байдлаасаа болоод гурван би хайрлахгүй байт юм аа. Хөөе. Миний толгой амар том байсан баг. Мэдхгүй юм би яагаад толгоогоо дандаа хаглаад гэсэн. Ямар ч байсан бүр жоохонд бол би ерөөс өвдөж байгаа даа. Бүр нэрээ ханаад хурж үтснээ тойрж байгаа юм бах та. Үгүй баг. Үгүй ханаад хурчээд хичээлээсээ чулаа авч үтсэн. үгүй. Үтсэн үү чи? Үтсэн л. Нөгөө нэг бүр ингээл орноосоо босч чадахгүй гэсэн үг шүү дээ тэр чинь тий. Цэцэрлэгт байхтай л. Тийм тэр чинь ингээд амар өвдөд байгаа гэсэн үг шүү дээ тий. Тэгжээч л явахгүй шүү дээ. Тэр чинь явж үзэг байгаа үзэж явж байгаа. Улаанбархан мархан тус гэртэй байдаг л. Харин тий. Тэр чинь хаа өвдөрлөө. Тийм үуч бас байдаг тий. бүр ханаад ч үрж байгаагүй юу. Бүр нэрээ хүст ханаад бол хүрдгийн юм шиг байгаа юм заяа. Одоо ботход ханаад хүрнэ гэхээр яах вэ гэвэл жоохон сонирн болно тэгээд нус гойж юм заяа. Тэгээд нусаа нэгээл яваал юм заяа. Бүр ингээл гойжуулаад. Бүр ингээ халуурж ирсэн ч өглөө босоод хичээл явуулдаг заяа. Тэр юусэн миний биед хүн дээр тусгүй байсан. Бүр ёо нэрээ аавч хоёртой нэр үнэхээр баярлмаас амар лаг би надад зайсан штэ бүр терминатор л гэсэн бүр яах ч үгүй заяа тэр тоглоом хүмүүс юм бүр ингээд яасан ч яах ч тийм ихтэйс ахгүй бүр супер заяа Одоо ямар болгосноо хаа гэсэн тийм ээ одоо би тэг ямар хэрэггүй тавьснаа явах гэж байна заяа толгоогоо болвол тгийж бол хагасан тэр бол тэгтээ өвч юм шиг байна тэгээд нөгөө нэг ер нь их сургуульд ортлоо юусоо өвдөг гэсэн үг заа их сургуулаа бүр 3 дахь курс мөс болтлоо 2 3 дахь курс болтлоо би бүр нэг ч өвдөж үзээгүй нэрээ тэгсэн чинь юу айдгийн ойтон болтыг тэр ерөөсө 100% нойрноос хамаарсан заяа нойр стресс хоёрын өвчнгүүдийн талаар би одоо ярих чинь тий тэгсэн чинь ойтон болол за эхэлж байгаа заяа ойтон болсон чинь ихчээсээ үлгэр дуурайлаа байгаа сайн зүлгэр дуурайлаасан муу зүлгэр дуурайлаа манай их чадчихвал боингийн жаргал сайхнаас үлгэр дуурайлаа нөө жаргал сайхнаа зургатаар яриа өгтөө хүн өдөрт 4 цаг унтахад хангалттай ярьчихъя. Тэгээ манай их чинь Монгол ямар азар би сонсов. Бүр топ 2 сургуульд нь их сургууль зэрэг явдаг заяа. Тэгээд ингээд чүний цагаар баар ажиллавал ингээд бүр ингээд бүчнээ олон ажил. Тийм ажил хүний ажил ингээд баар ажиллуулаад чинь бүх тооцоо моцоогоо хийгээл юм хүмүүд нь тутж байж үгэл тэрийг хаагаал хүмүүсийн тарааж маргаал ингээд чинь амар хэцүү байхгүй юу шүний ажил. Хүн зөвхөн их сурахгүйгээр тийм ажил хийх ядаргаанд орох зүй баг. Гэсэн чинь тэрийг яаж аа тэгээ гитам сурж байгаа. Тэгээд эдийн засаг энэ нөгөө санхүү эдийн засгийн сургууль сурж байгаа. Тийм хоёр ихтэй сургууль сураад ингээд ажил хийдэг. Тэгээ би яг тэгээд төгсөж явах үеэр нь оюутан болсон байхгүй. Тэгээд төгссөн. Тэгэл би игийг харж байгаа штеп. Оюутан хүн бол юм л байт юм байна. Оюутан хүн гэдэгт бол нойр гэж бол юм байх асгүй байна. Ингээл ботцсон заяа бүр ингээл хичээгээ хичээгээд дуурна штеп. Тэгэл тэгсэн чинь амар инэттэй. Оюутан болол ясан чинь хичээл нь ингээд амар амархан за хүй их сургуулийн би дизайнер сургууль сурсан байхгүй юу? Хоёр жин дизайнерын сургууль сурсан. Тэгээд гэсэн чинь бүр хичээлүүд нь бүр амар амархан за бүр ингээд нэг ойлгохгүй хэцүү юм болно. Ойлгохгүй хэцүү юм байхгүй нэг гоё нэг математик физик энэ төр орохгүй болоход
Юус ганцхан юм нөгөө өөрөө бүгдийг хийдэг болохоор юус амар хийх юмтай заяа. Энэ мөнхийн юм хийдэг нь нөгөө миний хувьд бол юм хийх нь юус хэцүү биш. Ойлгох байх юм хэцүү байсан чинь амархан юм шиг юмд орсон чи яг юмдэр үгүй байгаадсан байхгүй. Айгүй хэцүү юм яваад орсон заяа. Тэгсэн чинь нөгөө нэг амар суудаг. Тэгээ би за эхний 1 2 дугаар курстэй хүн ер нь 7 хоног 4 удаа унтах болох юм байна гэх мэдрэл муутай. Тэр удаа яг хаанаас тийм бодож олсон би юусаа санахгүй заяа. Тэгээ бүх хичээлүүд дээр бол үнэхээр сайн нь бол сайн байсан заяа. Тэгээ нөгөө нэг хэцүү ч болохоор надад нөгөө хийгээд байгаа нэг гоё санагдаад тэр нөгөө ингээд зогсоод өгөйгээл тэгээ ядж байгаа дээрээс нь турна гээд заяа. Oh my god энэ турах хүсэл бүх охтын тархинд байна. My god. Яаж ч би нөгөө 10 жилээ дандаа нөгөө бондор гээд нэг жоохон бүлэдүүлсэн ч юм уу нэг жоохон бондгордоо жоохон дургуул гэсэн л хэвгүй юу. Амар том бүр гэж лоотой. Тэгэл тэрийг ингээд найрхан болгоно гэж ингээ харахлаа яа. Тэгээд юу ч идэхгүй зөө. Би юу иддгээс носон чи ээж намайг хоол идгээд хахад хоолноосоо бараг амсаал өглөө нь ингээд 2 3 кофе уун. Тэгээд өдөр нь хичээл дээр нэг KitKat идэн. Тэгээд орой нэрээд нэг жоохон хоол идэл тэл болоо та. Тэгээд би бүр 1-р курстээ бараг 10 кг тураад. Бүр амар тусан дээ. Би бүр зүгээр хэлгсэн яас болсон дээ. Тэгээд дээрэс нь тэр үедээ би өөрөө мис гэж бодсон. Яг тэр үедээ би үнэхээр мистэй он сурдаг байсан дээ. Тэгсэн чинь одоо тэрэн дараа нь яаж нөлөөсөн бэ гэх юм бол нойргуудлаас болоод тийм шууд 2 жил нойргуу явсан чинь 3 дахь курсаас хавуулаад би зүгээр л эмнэлгийн өвчтөн болсон заяа. Ерөөсөө ингээл 2-3 сар болгоно л эмнэлэг твцдэг ажилтай. Тэгэл нэг жоохон өдөөл эмнэлэг твтэй тэгээд бөөрийн асуудалтай болсон. Тэгсэн чинь бөөр нуруу нөгөө удаан суугаад хаа нуруу нь ингээд доотлох үе мэдрэлийг дарсан. Тэгээд нуруу мөрөө болсон. Тэнгүүт нөгөө бөөр чинь яг энэ нурууны энэ мэдрэлүүдтэй холбогдсон юм байлээ шүү дээ. Тэгээд нөгөө бөөрийнхөө судас шүрмсүүдийг бас дарсан. Тэнгүүт бас бөөр нь өвдөд. Тэгээд нөгөө амар олон цагаар суугаад хаад нуруу бөөрийн асуудалтай болт юм лээ. Тэгээд тэрнээсээ болоод амар хэмжлэг твдэг. Тэгээд нуруу бөөр хоёр чинь нэг нь доотлолт энэ нөгөө нэг энэ таацны ясны нүгээр багадаа шүү дээ. Тэр эдгээр чинь бүгдээр хоорондоо мэдрэлээр холбогдсон болохоор нуруу бөөр эмгтээчүүд зэрэг өвдөд юм юм л. Тэгэл ерөөсөө эмгтээчүүд бөөр нуруу гэл ээлжиж эмнэлэг твтэл тэгэл төгсөн эмнэлэг твтэл тэгэл төгсөөл ажилд орсон. Тэгээд нэг гайг болсон нөгөө нойргүй хонох нь гайг болгоол. Тэгэл гайгүй болсон байж байгаа гэсэн чинь энэ болохоор нойргуудлын ядаргаа заяа. Тэгсэн чинь дараа нь хүний биеийн хамаг эрүүл мэндийн төв нь гизэн дотор байдаг гинэ. Тийм дархлааны 75% бүрдсэн. Тийм тийм хотод гидснээс нөгөө нэг гидс чинь хүний 2 дахь тарих лөө гэж явд юм билээ шүү дээ. Бүх нөгөө шимтгэлээ тэндээ шимэгдүүлж авдаг гэх юм уу. Тийм. Тэр хүний бие яаж ирүүлэх нь юусэн гидс ходоодноос амар хамаардаг заяа. Тэнгүүтээ гидсний үйл ажиллагаа алдагчаар тарихны үйл ажиллагаа бас бүрэн 100% ажиллаж чаддаг шүү дээ. Бүр сүүлийн үеийн бүр тэгж ярьж байгаа. Хоол идэхгүй бол тарихт бол юм шүү. Хоолноос өрн бодохгүй би л. Би утгаараа Йой, хоол боловсруулах систем чинь ер нь тоглолцох юм бол ер нь бол амар олон муу талтай заяа. Тэгсэн чинь нэгдүгээрт тэр нөгөө нойргуудлаас болсон. Тэгээ хоёрдугаарт миний юунаас болсон чинь хотоодноос болсон дээ. Гидснээс болсон. Хятадд сурж байгаад нэг өвтгөө амар хатдаг. Гэтэ би угаасаа багын л өвтгөө хатдаг байсан. Өвтгөө хатдаг хүмүүс угаасаа нөгөө нэг бүдүүн гэсэн урт ч юм уу. Эсвэл бол нэг ийм төрөлхийн биений онцлог гэж үт юм лээ. Одоо ингээл энд нэг бурхан дэвэгцэн хүн ингээл өглөө болгон сэрэнгүүтээ багаал гэж байхгүй шүү дээ. Тий. Нэрээ бага хүмүүс ингээ айгу муухай юм шиг моо гэдэг чинь тэр ингээ бүр амар чухал заяа. Тэр заваа юм бизнес тэгээ юу гэсэн чинь нөгөө товчлаар ганцхан юм. Эрүүл хүн бол өдөрт заавал хамгийн багадаа 1 удаа өтгөнө гаргаж авах хэрэгтэй. Харин тийм эрүүл хүн. Тийм. Гарах хэрэгтэй гэсэн. Тэгм чи миний угаасаа багаас айгу тоглолттой байдгүйсэн баггүй. Тэгсэн чинь хятад сурсан чинь нөгөө хоолны дэглэмтэр алдагдчихж байгаа шүү дээ. Тэг би төрөөд тэг бүр амар болцсон заяа. Миний бүр ингээ өтгөн гарах нэг хятадд хахад 7 хоног. Тэгэл 8 дахь хоног нь бол за 9 дахь хоног боли юм 10 хоног. Арайч тэгээд. Тэг гидс ингээ хөрмөж яг чулуу шиг заяа. Бүр яс шиг болцсон заяа. Ямар сонио төгчөрчээсэн. Харин би бараг л төгчөрчээсэн баг. За болохоо байлаа гэсэн чинь манай өрөөндөөс охин яг оюутнууд амралт бол явах гэжсэн. Тэгээ би чи нөгөө нэг диплом бичижсэн болохоор үлдсэн. Ганцаараа дотор энд үлдэж байгаа юм уу? Тэгсэн чинь нөгөөч явахдаа энэ инхчин гээ цай, инхчин гिचтэй. Инхчин цаг бид насаараа үзээсэн за. Би нэрээ өмнөх подкаст нэр тэгсэн шүү дээ. Би энэ амьдралдаа юунд ч харамсдаггүйгээд. Би шүү дээ яг 2 жилийн өмнө хүртэл би 8 жилийн турш би тэр инхчин гэдэг цайг уусандаа бүр амар харж төгсөн дээ. Өдөр болгон би тэр цайнаас олж би амьдралдаа харамсдаг байсан за.
Яа тэр би тэр инхчин гэдэг цаг надад бол манай өрөөний охин ингээ сайхан сэтгэлээр үлдээж штэ. Нөгөөдгийн нэг өдөр уугаад ороо усан чинь гарчдаг байхгүй. Тэр yes гэл. Тэгээ би тэнийг юм шиг тэрийг 2 3 хоног дараалал ууцсан. Зүгээр цай уумаас санагддаг. Тэр уугаад тэгээд дараалж уух ёсгүй. Найз гэрт нэрсэн чинь терапио уух. Наадах чи ханиад нь шууд штэ гэсэн чинь тэгвэл болохгүй юу би уурлаа гэсэн. Бав дүрээ дууч идээ дууч. Инхчин цай. Инхчин цайл инхчин л. Тийм. Гүй нэрээ одоо яг ингэж хэлээ заяа. Иймэрхүү эрүүл мэндийн юмнуудыг зориулж заавалгүй тэр дээр хэрэглэх зааврын дагуу. Тэгээ би яг энэ бүх асуудал үүснээр дараа харсан чинь 7 хоногт нэгээс 2 удаа хэрэглэсэн байхгүй. Тэг чи би 2 3 хоногийн турш ингээ 10 20 удаа хэрэглэсэн заяа. Тэгээ яг бүр азгүй өмөр за тэр нэр болтоогүй болох хэвээр болдохоор л болсон баг нэрээ. Яг тэр инхчин цагаан ингээл 3 хоног ууцсан бүр ингээл тэр чи гүнжээ би баг нисэж байна. Нэг цэвэлзэн эзэшгэл болсон бүр. Ариун сайхан дагин маг тэр нөгөө юунд гардаг санаж байна уу? Spirited Away-гийн хүүхэлтэн дээр нэг амар сүнс мөрж ирээд доторхоо цэвэрлүүлчихэд ингээд хийсээд ингээд нэг бахан алт үлдээч шүү. Би бүр яг тэр алт үлдэх сүнс шиг цэвэрхэн болцоос ахгүй. Йоо. Тэгсэн чинь яг тэгсэн ингээд аюу сайхан ажлаа суудаж хичээлээгээд гэсэн. Тэгсэн чинь монголчууд харьцаа хитгэн монгол үлдсэн гэсэн. Тэр чинь 2 3 дотор байртай. Тэнд байсан өөр сургуулийн эмчлэл хитэн монголчууд үлдсэн. Тэгсэн чинь тэнд нэг үзэсгэлэн худалдаа болж ийн нөгөө хятад хэлтэй хүмүүсд орчуулагч хийгээчгээд өдөө 100 амчлуу. Тэгэхээр яах вэ? Хичээлээ хийжэл тэгэл нэг хитэн цаг очил орчуулга хийгээл мөнгөтэй олж хоол мөнгөтэй олж гэж тэл. Тэгэл яваал. Тэг би ерөөсө мөнгөөр дутааг байсан биш тийшээ явах юм ч хэрэггүйсэн даа. Зүгээр яг нөгөө орчуулга хийн гэдэг нь гоё санагдаад ирсэн юм шиг байна. Тэгээ очиж орчуулга хийжсэн чинь нэг нэхийний дэлгүүр дээр ингээд зогсчихсан ахгүй. Би тэг нэхийнээс олчлаа гэж тэр үед бодсон даа. Тэр нэхийнд ингээд хүрснээс болоод болчлаа гэж бодсон. Тэгсэн чинь яг өдөр нь хоол захиалсан юм аа. Ямар хоол идэх вэ гэсэн чинь би ч үгүй ямар ч хамаагүй хоол иддэг юм байхгүй юу. Надад бүр юуны ч хашил ахгүй заяа. Би бүр хашил ягаад хөдөлгөө хөтөсөн байхгүй юу. Тэгсэн чинь халуун ногоотой нэг хоол ингээд хиттэй нэг бансны толгой штэ. Тэрийг ирээл идсэн чинь хоолоо шууд боогод. Шууд амьсгалж чадах байлоо заяа. Тэг бүр ингээ баалзуурд болгох юм шиг болоод тэр гинт би зөксөн. Би хөрчөөд гэлтэй байхгүй. Тэгсэн чинь үнэхээр түмэр гайхсан. Тэг гадаа амьсгалж байгаа. Тэгээд гэсэн бүр яг үхгээл за. Тэгэл баг усуугаал тэгэл за би өөр өөхөх нь гэж бодоод гадаа суусаар байвал тэгээд үлдсэн цагт марга орчуулга хийлээ байла. Тэгээд автобусан цуугаал оюутныхаа дотор байрлал ингээ буцчихдаг байхгүй. Тэгээд яг буцчихсэн чинь автобусан дотор гинт энэ удаа ямар зовоон юм байх та хамгийн захнаад захгүй. Тэгсэн чинь нүгэндээ бахан туурсан. Тэгээд яг нарийн деталийн нахын бүр амар онцгой. Тэгээд ер нь бол туураад хашлууд ингээ туурж байгаа байхгүй. Тэгээд тэгсэн чинь би ингээ хүзүүгээр туураад хэлдэг. Хамгийн нэмхэн арьстэйсгүүдэд туурд юм билээ шүү дээ. Тэгээд сууг мог гэл ингэсэн байжсэн гинт бие дүүрэн болоод тэгсэн нүүрэн дээр юм утгаараа. Тэгээд тэр мөчөөс хойш би яг хашлын шинж тэмдгээр яг хоолны дэглэм 7 жил яг битүү бэрсэн заяа. Тийм. Тэгээд яг батганы асуудлаас би яг 8 9 жил салав. Бүр амар юм басан да. Тэр чинь халдварын төрөлцөмсгөр 25 таа байсан байна. 25 наснда тийм болохгүй юм. Юусе инхчин цаг 2 хоног ууснаас болоод би амьдралынхаа 8 жил амар хэцүү байсан заяа. Яг тэр үе ингээд нөгөө миний яг хүүгээ одоо ингээ гэр бүлээс ингээл салж малах ингээ бүх юм амар дордуулсан юм шиг санагддаг та. Би хэрвээ тийм хашилтай ингээл нүүр амны асуудалтай ингээл нүүрээс чинь дутагтай гадах чи айгүй хэцүү байхгүй юу? Байнга ингээл тэр тэгээ ядчихл нөгөө хашлаас олж тийм ходоодноос олж гарч байгаа батганууд чи улаан ийм жижиг юм толгойтой юм бид юм лээ. Ягаан өнгө бах гардаг заяа. Ингээ юусе арилдахгүй байгаа л гэдэг. Тэгэл томрол өвдөөл тэгэл амар халдварлагддаг заяа. Тэгээ тэрнээсээ болоод 7 жил яг битүү хоол идэх юмсан да. Тэгээд тэр хотод нүүл ажиллагааг чи яг тогтворжуулна гэсэн чинь хотод нүүл ажиллагаанаас болоод батганаас болоод өвдөж байгаа хүмүүс ил би бүр үнгүү зөвлгөө бүр нэр хинт ч хідэн цаг чамаг уух чадна заяа. Яг л тэр бүр амар хэцүү идэг. Нүг байн хотод ч өвдөж тухгүй байхаасаа гадна ингээд толин харахаас дуугүй өвдөг болдог заа. Үнэхээр толин харах болсон. Бүр толин харах юм бол өөлөд идэг болохоор бүр ингээд харах болсон. Тэгээд яаж тэрнээс өвдөгсөн гэсэн чинь яг эхний 3 жил битүү антибиотик эмчилгээ хийлгэсэн даа. Хашлын юм уугаал антибиотик эмчилгээ хийсэн чинь антибиотик эмчилгээ тэгээд удаан хийх чинь буруу юм билээ. Тийм шүү дээ мөөгөнцөр. Тийм мөөгөнцөр гэсэн чинь нөгөө ходоод чинь бүр ингээ юучгүй. Одоо ингээ
Ходоодны зураг авахлахад ингээ хүний ходоод ч юм зузаан ингээд нэг хоног эзэмсэж өнгөртэй юм барцгар. Бүр яг 10-ын ялгаар ууд. Бүр нэрээ баг эсрийн цаатлын ихтэнгүүд нь баг харагдахаар нэмхэн заяа. Бүр ингээ нэмхэн зүгээр тайлсцсан да. Антибиотик ууж ингээ түлсээр. Тэгэл би бүр амар ягаад би тэр сонгодоогийн даваад орж хаа юм чинээр бүр тэр хүнд бүр амар баярлагдав заяа. Тэр хүн нэрээ мөнх наслаг. Тэр хүн дээр би тэгээ яваад ицсэн байхгүй юу. Тэгээ очсон чинь нөгөө хүн чинь эхлээд нь ходоод нүгжсэн сүүлдээ стресстэй дангууд стресс өвчин хоёр нь бүр ингээ хүндрүүлээд байдаг. Ходоодны өвчин чинь анх минийх зүгээр хашлаас эхэлжсэнээс сүүлдээ нөгөөх нь олж стресстэй амьдралын стресстэй нийлээд стресс болоод антибиотик эмчилгээд авчраад бүр юу ч болсон дээр гэдээс. Тэгсэн чинь тэр эмчтэр очсон чинь ходоодны өвчний ихэнх шалтгаан стресснээс болж байгаа миний охин. Гэтэ стресс их гоё заа. Миний охин гэж хэлэхээр амар гоё юм билий эмчнэр заа. Тэр настай эмч ахгүй юу? Нэг юм бор эмч заа. Тэгснэ ингээл миний охин ходоодны эмч чинь ингээл ийм л байгаа. Нэг тайм бай, тайвшир гээл. Тэснэ чи зөндөө антибиотик уусан минь би чамд одоо антибиотик ерөөсөө бичиж өгөхгүй. Миний охин одоо энийг угаал тэгэл зүгээр болсон. За юу миний охин гээл. Би бүр охин гэж юу гэж өөчлээ гэж. Тэгвэл гал би чинь би нэр өөсөж баярлаад. Тэгээд тэгсэн чинь тэр үед надад парибен гэж зүгээр нэг юм давсны өвчлөл юм байлээ л дээ. Энэ ходоодны докторжуулдаг орчныг pH юу энэ төр докторжуулдаг зэрэг. Тэнгүүдээ тригел гэдэг штеп. Тэр хоёрыг л бичиж өгсөн даа. Тэгээд би парибен тригел хоёрыг 4 жил хэмжилж чадаагүй юм а би тэрийг угаал 3 сар угаал намтсан даа юм. Тэгээд дээрэс нь манай нөгөө найз бага найз ангуу надад хэлээл жашигтай бактери угаад тэгээд тэр 3 юмар би 4 жил хэмжилж чадаагүй юм да эмчлээд. Тэгэл баг багаар юу багаар сайжраал. Тэгэл нөгөө кофе уунгууд чинь чаддгүйс үн чинь өндөг ч идэж чаддгүй. Өндөг гэдгүү кофе уудаг юу ч идвгүй би бүр юу ч баг идэж болтгүйсэн дээ. Тэгэл нэг аяа кофе уудаг болоо нэг өндөг идэх болоо гэсэн дээ. Тэгээ ходоодны асуудалтай хүмүүс байх юм бол нэрээ нэгдүгээр сэтгэл санаан дээр амар их ажиллах, нэгдүгээр хоолны дэглэм барих, хоёрдугаар сэтгэл санаан дээр амар сайн ажиллах хэрэгтэй. Тэгээ хүнд эмчлээд ахгүй юусо хоолоороо эмчлээ сэтгэл зүгээр эмчлэх хэрэгтэй юм байлээ ходоодыг. Тэгээ нөө ходоод чинь сайжраад ирэх юм хүний сэтгэл санаа амар дэрвэлчтэй юм лээ. Яг ингээ тарих зүг ажиллаж эхлээд стресстэй юмнууд хүртэл багасаад тэр нөө гоё ярьтаа болчихсон чинь бүр өөртөө ихтэй болоод бүр амар гоёчтой юм лээ. Тийм асуудалтай болол аюу хэцүү. Тэгээ сүүлд тохиолдсон нь юу боллоо? Гэмрэтлөө. Тэрээс дараа. Хөхний хавдралтай нэрээ. Тэгээ хөхний хавдрын талаар хэлэх юм гэх юм бол би тэрний юунаас хэлсэн гэж боддог. Хүүхдээ хөхүүлж хагаад тэр нөө хөхөөл хүн чинь ингээд сүйт байгаа шүү дээ. Тэгээ тэр чинь ингээд сүү ингээд буцаархаанууд ч ингээд дүүрэн сүү ингээд мөмчин дүүрэн сүйтэй яаж тэр чинь ингээд байхгүй болно шүү дээ. Тэр чинь ингээд 100% бол ингээд үлдэгдэлгүй ингээд гой шингээд алгах хэвчтэй юм уу жоох юм үлдээд тэгээд тэр нь бугалчдаг юм шиг байлээ л дээ. Тэгвэл энэ хөхөөсний үлдэгдэл авах гэж боддог. Гэтэ дээрэс нь нэмээд бас стресс нах юм бил. Тэгэхээр стресснээс болж бүр амар олон юм өвдөжсэн. Өмнө стресснээс болоод хөх өвцөн, ходоод өвцөн тэгээд амар олон жил амар муухайсан. Тэгэхээр ходоод эмтэлчих юм бол эргээд стресс багасна. Стресс байх юм бол ходоод угаасаа өвдөхгүй. Тэгээд стресс байх юм бол миний хөх чадвартай болохгүйсэн. Тэгэхээр стресс нэр хоёр амар чухал шүү. Гамрит бол яг түрүүний ихнийхтэй адилхан. Давихтай адилхан. Шүднээс болцсон. Дэш явцсан. Тэгээд нөгөө нэг шүдэндээ аппарат зүгээд тэгээ 2-3 жил ингээ байнга татуулаадсэн чинь тэгээ нөгөө мэдрэлийн эмчилгэжсэн нөгөө сувгийн эмчилгээний дээшгээ задарч ороод тэгээ тэрнээс болоод гэмбэрт болоод бүр аим шиг болсон байт юм аа. Хоёулаа зэрэг ихэнх үедээ юу яаж болт юм бэлээ. Гаднаас нугаалга антибиотикээр эмчилж болдог. Тий. Бүр жоохон хүндэрсэн тохиолдолд бол дурангийн хаалга хийх зүгээр харахгүй. Тий. Хуучин бол бүр ингээ бүтэн нээж мэдэг байсан гэсэн. Тийм шүү дээ. Эзрийн Одоо энэ хамрын эндээс чинь л бүтэн төсөл хийгээл гэлээсэн юм шиг. Тийм, тэр нь юм шиг байна. Одоо л бүх юм гоё болсон шүү. За тэгээд гараа ирсэн юм шүү дээ. Яг ирүүл байхын тулд хийж болох юм гоё юу нэг хэлэх үү? Тийм бидний үгийг гэхдээ айгүй сайн сонсороо бид нар туршлага дээрээс үндэслээд хэлж байгаа шүү. Жохон залуу байхад бол ер нь бол жохон байхад л ерөөсө тоодгүй тий хүмүүсийн одоо гэдэг шүү дээ угаа амаа угаа энэ тэр хамраа угаа энэ тэр ерөөсө тоодгүй. Тэгэхээр одоо ер нь залуучууд жоохноос
ер нь 20 хүрээл тийм хөдөлгөөн хийгээл 25 хүрээл нэмэлт хичээл рүү орох хэрэгтэй. Витамин. Арьс арчилгаа ч гэсэн 25 хүрээд тэгээд юмнууд гэд байх юм л шүү дээ. Түрхэх. За би хэлж. Шүдээр бол би ерөөл тэгээ шүдээ маш сайн хайрлаж хамгаалж байгаарэ. Шүдээ сайн угааж байгаарэ залхуурахгүй орой шоудад 4 цагт ирсэн ч гэсэн шүдээ угаагаад арчаатай архитаарэ. Тэг яг арьсаа зөвлөж унтдаг шиг яаж яагаад арьсаа зөвлөд унтдаг шиг яаж ч ядарсан шүдээ угаагаад унтаарэ. Шүдээ зөв угаах бас аягүй чухал юм байлээ. Зөв угаагаагүйгээс болоод шүдний чулуу үсээд тэгээ яванда шүд чи хөдөлгөөнтэй болоод унах магадaltaй гэдэг юм л шүү. Тэгээд шүдээ сайн угаахаас гадна зөв угааж байгаарэ. Энэ яг амар шүдлэг зөвлөгөөнүүд бол авчлаа. Айлчгүй амны үндэ амар чухал. Бүх юм амарсан дамжаа. Тэний за бүх юм. Эрүүл мэнд яг амар чухал гэдэг хүнээр яг 30 гараал тэгэл 35 гарахад бүр их мэдэгддэг юм. Бэс 30 та хахтаа даваал мэдчихэл автобус бас амар суудаг л гэсэн зэ. Бүр ингээл хан хойш бүгдэг хан хойш бүр ингээл мөр маш их амар суудаг гэсэн зэ. Тэр үед чи ингээ яахчгүй. Бүр ингээл яахчгүй нойргүй хоолгүй яваалахад яахчгүй байдаг байсан чинь 35 дүнгийн гарангуут л жоохон нойр байхгүй болчих юм бол тэгээд юу бодоо болт юм байна. Тэг одоо ингээ сүүл эрүүл байхын тулд би яг хүн ямар амар амархан нэрээ өдөр болгоны хийдэг хитэн амархан байна зөө хүн яг байнга эрүүлээ гэвэл яг миний л зөвлөгөө шүү зөө өөрийнхөө амьдралтаас өгж байгаа зөвлөгөө. Өглөө сэрэнгүүтээ өлийн хэлгэн дээрээ заавал нэг аяга бүлээн ус уух. Тэг бүр ингэ юу ч идэхгүй байгаа дээрээ бүлээн ус уух тэг чадвал ашигтай бактери хэрэглэх. А тэг өглөөнийхөө цаг заавал ууж сурвал зүгээр. Гэтэ өглөөний цаг ууж чаддгүй хүмүүс гэж байд юм лий. Тийм эрүүл мэндийн асуудалтай хүмүүс бол яа гэх вэ? Өглөөний цаг заавал уух. Тэгэнгүүтээ оройн хоол идэхгүй байх үг нь юусэн хамаагүй. Өглөө ус уух, өглөөний цагаа уух. Тэгээд өдөрт ямар нэгэн байдлаар заавалчгүй дасгал хөдөлгөөн хийх. Тэгээд орой нь унтахдаа амаа угаачаад байх юм бол ер нь бол генээс дамжсан өвчнөөс бусдаар нэх бол өвдөхгүй хаа. Ер нь бол амаасаа угаагаал, усаа угаал тэгэл дасгал хөдөлгөөн хийгээд их юм бол хүн бараг нэг өвдөхгүй юм санагдаж. Би бүр дасгал хөдөлгөөн хийгээд хэлсэн чинь яг дасгал хийж хэлснээс хойш ханаад нэм уух нь бүр багассан. Тэгэхгүй бол бүр ингээл сард бол доолтоо 2 3 удаа ханаад нэм уудаг. 2 3 хоногор. Тэгсэн чинь дасгалж явбал бүр сард нэг л удаа уув. Бараг уухгүй. Тэгээд дасгал хийжингүү чууд ингээл амар хүс гоожол, нус гоожол тэнгууд яг ханаад үргэжсэн юм шиг санагдчихсэн. Жосноор гоцуд үргэлж байгаа байхгүй. Тэгээд дасгал бол амар чухал юм л. За миний зүгээс бол та одоо өргөлжлээ шүү дээ. Эмэгтэй хүмүүс бол ер нь доороосоо даарахгүй байх нь амар чухал шүү. Доороосоо хөлн ингээ байнга даардаг байх юм бол чигтэй байх юм бол эмэгтэйчүүдийн өвчин. Би ер нь бол бас амар доороосоо даардаг хөвгтсөн байхгүй. Ээж намаа бүр энэ хүнжилтөд хөлдөж хөглөе гэж мэн. Тэрнээс үүдэлтэй бас яг ганц нэг өвчин бол бас байна. Тийм болохоор хөлөөс даарахгүй байх тул дулаан л байгаарай л гэж хэлээ да. Тэгээд ер нь бол ингээд одоо жоохондоо доороос даарж мархыг бол тоохгүй шүү дээ. Тэгэл 40 мөч гараал ер нь хүн нас яваад ирэхлээр л яг өвчин хүний бие айгуу урдж эхэлт юм бэл. Тэгэхээр тийм ер нь доороосоо битээ. Доороосоо даарахгүй хоёр аргыг би олсон шүү дээ. Би бас нэг хар багасаа доороосоо даарч байхгүй. Нэг хүлэл даарад хөл хөдөн байхаа яриад байна шүү дээ. Хөл бүр байнга даардаг заяа. Тэгсэн чинь тийм хүүхдүүдэд бол яалтчгүй амар сайн чанарын гутал өмсүүлэх хэрэгтэй юм лээ. Гутлын чанар бүр амар чухал заяа. Тэгээд бүр яг даваа амьс тийм нэг хуванцраа орчихгүй амьс өмсүүлэхгүй бол ерөөсөө гутал амар сайн байх юм бол чигддэг юм лээ. Би яг сүүлд нэг гутлнаас болоод байнга цэцэг төглөд гэсэн мэдсэн заяа. Тэр гутлыг өмсөөлсөн чи бүр амар гайвуулсан. Хавар намар болохоор өмсөөддөг нэг Timberland гэсэн байхгүй юу? Тэрийг өмснөөс болоод үдээ явуулсан мөлий. Тэгсэн чинь гутлаа солиод тэгээд бас миний хөл даарахаа болцсон яаж болсон гэж дасгал хийгээд тахаар хүний хөл даарахаа болчтой юм лээ. Тэгээ нөгөө цусны эргэлт сайжирч ин гэсэн үг байхгүй. Тэгээд тийшээгээд хөл гарчин захын мэдрэлээ. Хөл гар миний хөл байнга гарсан. Тэгээ нөгөө эцэгчүүд чинь хүүхдэд нэг л жил өмсөх юм чи ямар амаатай ингээд айгүй юм тонж юм гутлаа авч өгдөө шүү дээ. Тэгэрээ томруулаад чамаагүй чанартай. Тий. Дараа жил өмсөөрэй. Тийм л энэ одоо тэг өөр хэлэхтэй.
Тэгээ одоо яг миний үгийг сонсохгүй хүмүүс бол яг өөрсдөө биеэрээ мэдэрхэл. Өвөл бүүз юмсаа яваад тийм кэд өмсөл малгайгүй яваал гэдэг тий чихэн хэлтгэл. Банган явснаас ирүүл явсан. Үгүй шүү дээ стилтэй байхад стилтэй хамаагүй. За гэхдээ нөгөө нэг энд нэг шал хэрэггүй юм. Хүн хэр их өвдөлтийг тис чадах вэ гэдэг. За. Тийм асуулт өгдөө шүү дээ. Та хоёр юу гэж хариулах вэ? Хүн хүртэл. Нанд хүн үнээс л хүн тэгсэн чинь тэр нөгөө нэг Стивен Кингийн зохиол байгаа байхгүй. Хүн тэр нь болохоор юу гэж хариулдаг вэ гэхлээр хүн төвчгийг хэрийг хүсэж байна гэдэг асуултаар хариулдаг. Тэрний нэг тийм зохиол гэдэг байхгүй. Нөгөө нэг 70 эрэг дээр ганцаараа хаягдаад тэгтээ амар их юутай хаягдчихтэй. Нөгөө завин хүмүүрүүд биш нөгөө ус онгоц нь ослолтоод тэгээд амар их хар тамхитай хаягдчихдаг. Тэгээ ямар ч идэх юмгүй нэг цахлаатай л юм 70 хаад юудаг л арал жижигэн арал дээр хаягдчихсан. Тэгээд хүмүүс ирж аварна гэж амар их найдаад яаж л өөрөө ингэж таслан юмж. Тэгэл ингээл өөрийгөө ихлээл нэг чихээ тайрч идэл. Тийм тэгээ нөгөө хар тамхигаа ингээл хэрэглээл тайраал ингээл тэгэл сүулдэ ингээл хөлмөлөө ингээл тэгэл бараг 2 сар маргалдаг ч үлээ. Тэгээ тэр хүн хамгийн сүлд нь яг тэгж бичээд бүгдсэн байдаг. Хүн хэрэг өвдөлтийг тис чадах вэ гэдэг. Яг өөрөө нөгөө мэс таслан юмч учраас айгүйх тэр тухай боддог гэсэн юм байна л да. Тэгээ баг өөр дээрээ туршилт хийж байгаа юм аашаа. Тэгээ хүн төвчгийг хэрэг хүсэж байгаарай. Тэгээ тийм болохоор өвдгийг хүсэхгүй байвал төвчгийг хүсэхгүй байвал эртгэн бие бодож байгаарай хүмүүсээ. Амар хард төгсгч үү тий. Амар сонин жишээн дээр сонин төгсгч. үгүй амар манай дугаарыг амар үнцэнтэй боллоо саний. Миний зүгээс бол тийм шүү дээ саага. Юу нэг энгийн л юм да тий. Тийм хамгийн энгийн юм хэлж байгаа байхгүй юу? Харин яг түрүүн тэр хамгийн энгийн юмнуудаас л эхэлж байгаа. Тэгээд одоо энгийн юмнуудаас эхэлж байгаа юм шиг нэ яг том хүмүүсийн амьдрал дээр ороод эхлэхээр нөгөө стресс нойр хоёр амар чухал. Тэгээд бусдаараа бол энгийн өдөр тутмын хамнуудыг хийгээд хаа тэгэл болоо. Эцэг чинь ямар гоё эрүүл сарвал төрүүлж өссөн. 20 жилийн дараа ямар болгосноо гэсэн. Өөртөө цаашаа сайн авч явна шүү. Тий. За. Мик гоё бичигдсэн баха. Тий, манай дугаар гоё болсон баха. За тэгээд яг зөв өнөөдрийн сэдв маань та бүхэнд хэрэгтэй байсан гэж найдаж байна. Тэгээд өглөөний цагаа сайн уугаарай. Монголын номер 1 өвчлөл хотуудны биш цусны чулуу шүү. Тэгээд энэ дугаарыг сонссноос эхлээд өдөр болгон жижигхэн дадлуудаа өөрсдөө хөвшүүлээрэй. За тэгээд дараагийн дугаар хүртэл түр баяртай. Бай.